Морьтой монголчуудын мөнхийн омогшил Тодмагна подкаст. Морьтны төв соёлыг түгээгч түүчэлэгчдэд зориулсан толгойн тутмын подкаст. Тодмагна аппликейшн 12 жилийн түүхтэй Тодмагнаас сэтгүүл цахим боллоо. Та манай аппликейшнээр дамжуулан бидний өмнө нь бэлтгэн гаргасан 130 гаруй дугаар сэтгүүлүүдийг хүлээн авах боломжтой боллоо. Мөн Тодмагна сэтгүүлийн редакцаас бэлтгэн гаргадаг мэдээлэл болон зөвлөгөөг үн төлбөргүй хүлээн авахын чадвар. 7 хоног бүрийн видео болон аудио подкастыг хүлээн авч сонсоорой. Өдөр бүрийн зурлаг, цагаагаарын мэдээлэл, ардын хувьсгалын 90-100 жилийн ой хүртэлх наадмын бичлэг зөвхөн манай аппликейшнээр. Тодмагна. Селен амьсга задалж дархлааг дэмжин Агрофит тэжээлийн үйлдвэр. Морьтой монголчуудын мөнхийн омогшил 7 хоног тутмын Тодмагна подкастын маань ээлж дугаар хүрэхэд бэлэнсэн байна. Манай энэ удаагийн зочин үзэгч сонсогч та бүхний хүсэн хүлээжсэн одоо хүндтэй зочин байгаа. Энэ удаагийн зочиноор Монгол Улсын манлайвч Батхүү өргөдөн ирсэн байна. За, зочиндаа энэ өдөр мэндийг хүргэе. За баярлалаа. Хамаас өндөр мэндийг хүргэе. Нэлээд удаа хүлээсэн учраас ярилцлага шууд эхэлчихье гэж бодож байна. За тэгээд өнөөдөр бол бас уяачд сунгаантай байлаа тий. Тий, өнөөдөр нэг заагны сунгаа эхэлж байгаа юм. Өнөөдөр гоё гурван газар сунгаж байгаа шиг байна. Хэр өтгөн ордож байна вэ? Ер нь би одоо бас урд жилүүдийнхээс энэ жилийн наадмууд ер нь өтгөн болох болов гэж хүлээж байгаа. Ер нь л урд жилийнхээс энэ жил дагч ер нь нэлээд олон болж байгаа юм шиг л. Ер нь 80 таа маг тий болж байгаа гэж хэлээ. Ер нь л сайн мэдсэнгүү бас наашаа яраад. Гэхдээ энэ 2-3 газрууд сунгаж байгаа баг. Сая бидэдлийн цагаан хөтөл дээр тавьхгүй болчихлаа. Бэлэг дэмбэрлэх. Би манлаган ба бид 3 сайтын тавьхгүй болчиход. Ер нь энэ жил одоо зөвхөн одоо ирээдүйн түмэгтэрч биш л те бусад одоо улсын байр наадам төрийнхөө наадамд одоо энэ ч өнгөрсөн жил өнжигдсэн. Тэгэхээр 100-101 энэ жилийн уралдана гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр тэр утгаараа уяач нэлийн бэлдээд байна уу, их өтгөн болох нь үл гэж би хараад байгаа. Яг л морь уяхаа болоод олон жил өнжигдсэн байсан хүмүүс ч гэсэндээ энэ жил нэг таасаа өргөнөө гэж тэгж яах юм биш үү? Ер нь тийм л нэг 100 жил 101 жил гэдгээр бас давхар их хурдтай тий. Тэгээд ерөнхийдөө бас өвөл нэг наадам болохгүй болоог болохоор хүмүүс бас одоо бас морьтой бас ажил хийгээд нэлээд бэлдэж байна л да. Өвөл мөрөөх наадам болдог байсан бол бас арай гайгүй байсан. Өвөл болоог болохоор бас хавар сайн бэлдэж байна л да. Уяач нар болгонд ордороо. Тэгэхээр ардын хувьсгалын 90 жилийн одоос 10 жилийн 11 жилийн өмнө та Монгол төрийн наадамд их насны морь төрүүлсэн. За би одоо дуграахтай ярилцж явах дээр нөгөө уяач хүн төрийн наадамд одоо их насны морь төрүүлэх одоо цээжин хүний хүсэлтэй гэдэг юм гэдэг өгүүлбэрийг ерөөсөө мартдаггүй. Тэр хүн яг нээсээс учраас тэр үгчсэн надад их үлдсэн юм шиг. Тэгэд үнэхээр л уяач болгон тийм мөрөөдөл байдаг юм байна да гэдгийг би бас олон хүнтэй уулзахдаа мэдэрсэн. Та бол 10 жилийн өмнө тэр мөрөөдлөө биелүүлсэн хүн. Тэгээ магадгүй бас нөгөө эр хүний одоо цээжин дэмэл хазаартай морь биегдэгчлэн бас 100 жилээрээ бас амжилтааныг давтчих юмсан ч гэдгийг юм ахиулчих юмсан гэсэн бас бодол бол байгаа бах тийм ээ. 100 жилдээ бас нэг сайхан өөрийнхөө чаддаг мэддгээр тийм ээ. Сайхан морьтой бэлдээл. Тэгэл оролцсон даа юмарчсан тийм. Тэгээд айрыг төрүүлбэр бүр сайхан л байна. Тэгэхээр юмарчсан тэгээд 100 жилдээ юмарчсан оролцоод морьтой бэлдчихлээ. Жилд одоо засгийн газрын тогтоолтой улс усны наадмууд нэлээд хэд болдог. Гэхдээ тэдгээрээс төрийн наадам гэдгээрээ уяач илүү их ач холбогдол. Төр түмний их цэнгэл үндэсний их баяр наадам гэдгээр нь. Тэгэд үндэсний их баяр наадам дотроо 6 за одоо бол 9 нас оролдож байна. 9 насны мөр уралдахад бас ахаад дотроо бүгдээрээ л адилхан төрөө ариг боловч дээд нас гээл тий. Дээд 3 насны мөр төрүүлгэж аригдвал гэл ингээл ихэн болд. Илүүтэй байдаг. Тэгээд ардын хувьсгалын 90 жилийн өн байр наадмын дурсамжаар би ярилцлага эхлэмээр энэ удаагийнхаа. Тэгэхээр та бол тэр 2011 оны тэр төрийн их баяр цэнгэл наадамд одоо хэний ч таамагт байгаагүй битүүх насны мөр төрүүлсэн хүн шүү дээ, тийм ээ. Тэгээд бас насны хувьд ч гэсэндээ тэр чинь 10 настай иймэр байсан. Тэгээд тэр жилийнхаа амжилтаас ер нь бол бас тань дээр нэг жил болоод л одоо төрийн наадам төрүүлсэн байх та. Ер нь яаж хээр мөрөө яаж уяад төрийн наадам төрүүлсэн бэ? Тэр талаас бас ярьж өгч.
Тэгээ ер нь бол яг хэрмэр бүтэн жил яг л жил бас л да. Жил гарантай намар нэрэл хойд намар гээл тэгээд ер нь бол бүтэн жил гарантай л байсан. Тий, хэрмэр яг тэгээд ер нь бол Сүхбаатар Эрдэнэ цагаан нэмэр. Тэгээд яг би юм бол авахаагүй мөр л хоёр их хэмхээр авцсан өөрсөндөө байсан мөр. Тэгээд ер нь бол яг өвөл яг тэр их өвөлмөр оролддог байсан. Тэгэл ер нь өвлөөс сайхан бэлдээл ер нь хэрмэр маань өвлөөш нь гайг хурдаагүй байсан. Дүнжин гарууд бас 11 тавьсан шүү дээ тэр өвлөө. Тэгэхээр яг жижиг шажиг наадмаад бас ганц нэг харагдаад ер нь. Энэ өвлийн бэлтгэл сайтай байсан. Тэгээ хавар зүүн талд хавар Сүхбаатарт ногоо ицсэн. Тэр хавар. Тэгээд Сүхбаатарт бас ганц нэг уралдсан юм аа тархааны тахилгад нэг уралдаад бас харагдчихсан өнгөлж явж байгаад харагдсан. Тэгээд тэнд ногоо ицчих ногоондоо сайхан цаг гүйц цадцчаал. Тэгээд энэ нутагтаа ирж энэ оргиож хайрханд алтан мөлгийн нутагт ирж. Манай багшинд бас мөр ичсэн. Тэгээд сунгаанаа энэ алт оргиочтой хийсэн. Одоо манай галын нэрээ оргиоч гэдэг тийм. Тэгээд оргиож хайрханд ирсэн гэж хийсэн. Сунгаанаа хийгээд. Тэгээд энд чинь хоёр ч тахгүйсэн юм аа бисэндээ. Тэгээд тэр үед бас энд нэг актер олон үеч нар байгаагүй. Тэгээд ханаад ихтэй байсан тэр жил. Тийм актер ханаад. Тэгээд нэг бас яг ханаад банааднаас юм жоохон хайхаж жоохон зүдгийнхэн байгаад байсан. Тэгэхээр нэг хамаах энэ үрэнга бямсрангийн хэрмэр бас цог сонгогч байсан шүү дээ. Тэгээ тэр хэрмэр сунгаан дээр тэнд төрүүлээдсэн. Тэгээ миний хэрмэр ам үзүүлээд байсан л дээ. Тэгээ ер нь хоёулаа миний хол яваадсан. Тэгээ ер нь жоохон дотоохон бай. Ер нь жоохон мордон жагаар цоо жоохон чанар мутахан байна ч удаа. Ер нь дунд тавклыг холцсон сайн хийгээд. Манай воентэй эднэр хойно байжсэн юм аа. Хойно том сонгоо болдог байсан шүү дээ. Баг цагаан хөтөлд. Тэнд ирж юм дунд сонгоно хийсэн хэрмэр. Поинтын халдсанмаар бол хурдан бадагийн халдсанмаар хурдан байсан. Тэгэхэд тэрмээр яг тэнд дунд 170-80 мөр сунгаад араас мөлийн хөөгтөн жаа хартнаж иргэсэн байсан да. Тэгээд араас хөөж байгаа долоолж ирсэн. Ер нь хэрмээр. Сунгаана игээд ер нь тэнд л их олон мөртөө нийлсэнтэй ер нь хэрмээр. Дав аль сунгаан дээр нүлээ давах бах хуралдаж одоо дагаж тэр сунгаан дээр. Тий, тэр сунгаанд долоодод мөлий хэрүүхэн долоосон байхгүй. Тэр сунгаан дээр. Тэгээд бас араас хөөчөнгөд бас актер хөндөр авч магадгүй гэдээ бас нэг учиргүй яахгүй. Үзүр дүн жахаа хөдөлгөөн явуулсан чинь мөлий явах том ихтэй дэше гарч ирсэн. Тэгээ бас өөр би зарим мөрөд тавхуулсан байсан бас зарим хойх нэрээд би хүүхдүүдийг доош хөтлөө бууж гэж орхичоод өөр мөрөд тосгоод буучихгүй. Тэгсэн даваах ирж харцаад байна. Энэ жоохон хэрмэр хэний морь хаштай байгаа морь байна гэх. Тэгээ яг даваах төрч бас морь бас урахт байд юм шиг. Тэгээ Батгүйгийн морь гэдэг бас хүүхдүүд хэлсэн мэлий. Тэгээ яг оройн даваах хэрнээ ирж бас би тэр уцаар ярьжсэн чинь хаштай морь шүү наа чи ер нь моринд баг морь өө гэдэг чинь өөрөө хэрмэр чинь биер баг шарах болохоос насны тийм баг байгаагүй л дээ. Ар бүрдсэн байсан. Тэгээ миний мөр тэр их зүгээр байгаа зүв байгаа мөр байна да гэдэг. Тоохос тохот айхтар харсан байлаас. Тэгээд тэнд ер нь сайхан ер нь ус давгүйсэн ажил авсан юм шиг л яасан юм. Таасаа ярьж штэ. Ер нь бол давах одоо морин бол их жижиг морь гэж ялцчгүй бас тийм жижиг адуу те тэгсэн ер нь толгоонцлогтой. Тэгээд юу гэмд анх нөгөө хоёр тань дээр та өөрөө сонгож аваагүй. Тань дээр уйлээгээд авцмаар аваад ирж байгаа штэ. Анх харахад ер нь ямар хуу санагддаг юм бэ? Бас хүний нүдэнд анч нэг уйж болохоор юм байна гэсэн юм уу гэж санагдсан юм уу? Бас айтайгаа адуу нэг юм эсвэл одоо хүн аваад ирсэн юм чинь гэж бодчихсон. Яг үнэндээ нуулгүй хэлэхэд анх харахад ямар байсан хэрмэр? Ер нь бол тэр чинь урд жил нь тэрний уртлын улсын урд жилийн тэр хэрмэр 2 жилийн өмнө улсын 90 жил мартахаас өмнө 2 жилийн өмнө би уян дээр очсон байхгүй юу? Манай найз Соронзон бол манай найз байт. Би хоёр их айтайсан танихгүй. Тэгсэн манай хоёр найз моринд орж байгаа энэ хойно морь ичаа чи мордон дээр очиж байгаа шиг. Тэгээ очисон. Тэгэхээр хоёр хэрмэр тэр хоёр хэрмэр байсан шүү дээ. Тэр Монгол хэргээд хоёр хэрмэр хоёулаа зүгт байсан. Тэгээд бид нэр уян дээр очиход ер нь их тарган маягтай морд байсан байхгүй. Тэр хоёр хэрмэр хоёулаа. Тэгээд яг би харчаад ер нь за одоо улсын наадамч юу л бол доо ерөнхийдөө та нар улсын наадмаар сунгаа хийх гэж байна да гэж хэлчихэд ер нь тарган юм байна гэж. Тэгэхэд улсын наадам норцсон гэдэг бахад 80 хэд мэдээ тавьсан гэдэг лүү тэрмэр гэж. Хойд тавьсан гэж ярьдаг. Тэгээд дунд говийн сумынхаа хойд очиад тэр Монгол хэр нам үзүүлээд нэг хэрмэрэн зургаалцлаа та. Тэгсэн харин Батгүй харин зөв хэлсэн юм байна тухай те. Улсын наадам дунд ихэд бол яг нэг тоогоогүй мэлээ л. Өнөд худлаа гэж яриад томроод гэсэн шиг л. Тийм улсын наадмаар сумар сонголоо гинлээ мэлээ гэж. Тэгээ сүүлд нь улсад мэдхий тавьчаад урд очиад хоёр хэрмэр гайгүй тавьсан чинь харин тийм байна. Тэгээ тэр намар нь тэр хоёр хэрмэрг уятгаач ээ. Намраар. Ер нь бол яг анх харахад бол морин бизнес яг
Өөрөө хүн харахад бол жижигхэн байгаад шүү өөрөө урт. Ер нь доогоор их саргуур суг савнаас холтой. Тэгээ гол их сайтай. Тэгээ ер нь бол гэхдээ өөрөө жижигхэн хэрнээ бас таригдлага мундагтай мөр шүү дээ. Харин тийм. Тий. Их томтлоготой. Ер нь бол барагтай хүмүүнийг бол зүгээр юугаар амгаачтай магуучтай жирээ явчихдаг мөр шүү ер нь өөрөө тийм. Айгуу тийм ягтмар. Тэгээ ер нь бол тийм одоогоор морины ганц онцлог гэх юм бол одоо хүмүүс янз бүрийн матаас яриад байдаг шүү тийм ээ. Одоо нурууны матаас тэр хэр мөрч юм ер нь хавирганы матаас сайтай мэрсэн. Башийн толгоноос тийм илүү гарсан. Тийм бүв бүрингээ хавиргатай. Тэрэндээс ер нь бас хоол мол нэг хатуу жижиг мөнд хөвдөлтгөө тийм. Ер нь яг бас нэг хүн хараад бол учиргүй тийм бас юу гүйлтэй бас нэг тийм сайхан байхын хэлэхэргүй. Ер нь өөртөө бол яг юм тийм аврагтай үйцтэй мэрсэн. Биер жоохон мөр л да. Улсын 90 жил төрүүлж тахт нэг дунд овийн нэг араш дунд хоёр их дунд овийн юм чи. Араш байд нэг харж үзэж байж байгаа. Жоохон л мөр. Дэндүү жоохон мөр чи зээрийн жагаа шиг жоохон мөр шүү гэд. Тэгээд хэлж байгаа би хажууд сонсч байсан л та. Тэр нь морин л жоохон мөр. Тэгтээ уртлагдууд юм. Тэр толгой одоо их том гэдэг юм одоо тэр авраг тийм толгойн тэр хийцэл бол одоо ер нь ямар одоо шинжүүдийг агуулдаг юм бэ? Ямар давуу талыг агуулдаг юм бэ? Одоо л яг морд жоохон эдлиз болчихоор толгой болгоо жижигхэн хөнгөн болоод. Дээхийн үед бол яг сайн их насны морь зорчмол ер нь сайхан хандгаалгаатай томтлогоотой тийм ээ. Сайхан зузаан хөмсөгтэй тийм. Ер нь толгойд бол яг бүх шинжүүд л байдаг гэдэг. Өөрөнд дээхийн үеэс нь. Тэгээд одоо нэг юугаар нь 5 цалыг шинжинэ гэх тийм. Бид нар бол сайн бол мэдэхгүй л тэр нь. Гэхдээ яг одоо дээхийн үеэс ярихад нүд мүдээр зүрх мөр хэлнэ гэл тийм ээ. Ер нь бол галтар мөр бол ер нь сайхан уртлагаатай. Тэ. Ер нь бас айхтай тошиг нүдтэй мөрөөсөө шүү дээ. Тийм. Мөрөн тийм намхан мөр биш шүү бас. Ер нь бол. Тийм үү. Тий. Мөрөн хуян дээр хүмүүс ойрч үзэг хүн очихоор хамаар амд ачигна тэр хэрмэрч бас. Тийм намхан мөр биш. Тэгээ Эрдэнэ цагаанлаас л байсан. Эрдэнэ цагаанд ер нь яг залуу яг ид байх биднээс тэрийг ганц нэг айрагдсан л гэж. Би тэгтээ хэний унган морь зэрэг мэддэг юм. Би харин одоо яг тантай уулзсан гэдэг Эрдэнэ цагааны хаймыг шүүж байгаад олж чадсангүй. Эрдэнэ цагаанд би өнгөрсөн жил Сүхбаатараар явсан шүү дээ. Тэр өнгөрсөн жилийн аль нэг өн дээр ялчгүй өнөр ингээ хэрбэр гээд тэрний эзэнтэй унган эзэнтэй уулзаад нэрийг өглөө дэвтрээс хайгаад ясангүй. Тийм хоёр хэрмэр ирсэн байхгүй. Тэгэхээр хоёулаа 3 нүдэн чандунд хамгатай. Нэг нь ширээтэй, нэг нь ширээгүй. Хоёр их одоо тэр улсын 90 жил төрүүлдэг хэрмэр ч юм бол том 3 нүдэн чандунд хамгатай. Нөгөөх нь жижигхэн тийм 3 нүдэн чандунд хамгатай болохтой. Хоёр мэрч хүмүүс андуурж ирээд аюу олон эзэн гарч ирээд байдаг байхгүй. Тэгээд хоёуд төөрөлдөөд хайхтар яагаагүй. Ер нь л яг сүүлдээ сонсож байхад бол улс төр төрүүлдэг хэрмэрийг бол юм Эрдэнэ цагааны унга юм уу? Эрдэнэ цагаанд бол байсан цэргүүд унжсэн марж зарлаж ярьж ирсэн. Гэж яригдчихсэн тэр хэрмэр. Та сая ер нь бол их тогшин нүдтэй штэ гэж тий. Нүд бол бас би бол энэ зориг зүрх гэдэг юм уу зоримог байдлыг илтгэдэг гэж үздэг. Тийм үү? Одоо тэр тогшин нүд гэдгээр та яг юу хэлсэн бэ? Гэхдээ ер нь бол яг морч нэг янз бүрийн нүдтэй тий. Сайхан хонин бор нүдтэй морийг сайн л гэдэг тийм ээ. Их даруухан нүдтэй морийг бас сайн л гэдэг тийм ээ. Ер нь бол яг бас тэр хэрмэр чинь ер нь тийм том тийм ер нь жоохон тийм харахад ер нь жоохон тошгин дуухан тийм их зузаан хөмсгтэй. Тиймэр л та. Яг нүдээр бол яг бас ер нь зүрх сайхан илэрхийлнэ л дээ тийм ээ. Сайхан ер нь сайн морднор ч юм бол одоо ер нь актер нүдтэй байдаг шүү дээ. Одоо энэ дугаарыг халуун моржор сайхан бор нүдтэй. Дугаарыг дайнд хөрөөр морж гисэн тийм ээ. Сайхан тийм улаан нүдтэй морд шүү дээ. Энд тэр хэрмэр бол яг тийм ер нь жоохон тошгин дуухан тийм орц нүдтэй. Уяан ороод одоо уяа зүв байгаад ирэхлээр бас одоо жишээлбэл их айхтар махруудын улаанаас эхлээл амар одоо юм ааштай азраг. Тэгэл яг уяан ороод би яг уяан жигдрээд ирэхээр зан ааш нэсэргээрээ өөрчлөгдөд их төлгөөхөн болчдөг гэж хүмүүс ярьдаг юм бэл. Хэрмөрний төвдөгдөг үү? Яг тэр нэг хэрмэр бол яг уяан ороод ирэхлээр нэг хэрмэр бол ер нь өөрөө бас нэг тийм номхонгүй мөр байхгүй бас. Тэр бас нэг жоохон хамраман дуурсан жоохон тийм. Тэгсээ тийм өчргөө болог зүргээ тахгүй л дээ. Ер нь. Гэхдээ тийм ер нь бол их гатуу. Тарих ам амж их гатуу мөрс хэрмэрч. Тэгээ хэрмэр бол яг уяан ороод ирэхээр их алхалдаг болдог. Тэгээ ер нь зүгээр газараас хурж ядаад алхаад байдаг хэрмэр. Тэр өөрөө нэлээд том жигтэймэр. Тэгэл ер нь их л гоё л алхдаг болт юм л тэр хэрмэр. Өөрөө жижигхэн мөр одоо ч юм уу тэгээд газараас хомсож исгээд бараг хурж ядаад байдаг. Танаас нэг амар тийм учиргүй тэгж нэг өөр бол нэг тийм одоо нэг номхон ч юм уу их тошгин ч юм уу тийм болдгоо хэрмэр. Ер нь одоо ингээл хүмүүстэй уулзлахаар нөгөө морь уяач нөгөө тухайн морины уяаг олно гэдэг чинь их чухал шүү дээ. Тэр чинь тодорхой хугацаанд зарцуулагдана. Өөрийн унган адуул одоо эцэг нь юм аа, их нь ийм зам байдалтай. Энэ нэг юм гээ багаас нь харж байгаа учраас өөр гэтэл авмал дээрээс нь нөгөө нэг нас акцент гэдэг юм уу бүдүүрцэн адууны уяаг олж одоо битүү адууны уяа олно гэдэг бол бэрхшүүдээ гэдэг ингээ уяач ярьдаг юм л.
Тэгэхээр хээр морины хувьд бол та ингээд 1 жилийн дотор бас ингээд төрийн наадам төрүүлэх хэмжээний үеиг нь олсон учраас би ингээд асуугаад байгаа. Ер нь ямар ажлууд хийсэн бэ? Ямар байдалд нь тохируулж юу хийсэн бэ? Хээрмөр бол яг улсын наадамд яг нэг жилийн өмнөөс би яг бол нэлээд олон наадамд оролцсон байсан хээрмэрийг. Өвлж нэр өвлийн наадамд их болдог гэсэн тийм. Өвөл мөлий хэд оролцсон байсан. Ер нь яг хоолоо яадгийн тийм ээ. Ер нь өөрөө жижиг мөр их хурдтай мар шүү дээ. Ер нь бол нэг төрөний тэлдэг одоо зүрх сайтай мэрсэн байхаа гэдэг. Ер нь мөр олдох тусмал амархан тархинд гарч ирдэг мөр. Ер нь бол тийм. Ер нь тий сайн мөрдөнд юм тэгдэг юм да ер нь. Ер нь кедолыг тавьгуулж яхад 20 мөр зөртөө тавьгуулахад яг дундуур маягтал явж идэг. Тэгээд мөр олон болох тусмал их л амархан тархинд гарч ирсэн явж идэг. Өөрөө жоох их хурд ихтэй мөр. Ер нь том наадмын ладуу юм байна тийм ээ. Том хэмжээнд бол фермерийг бол ер нь бас тийм том юмд бол ер нь бас доор морд ер нь онд яахгүй бас өөрөө жижиг мөр өвлмүүлж гэсэн гараад тархинд явж идэг шиг. Тархины тэмэртэй явж идэг. Яг фермер яг урд нь бол яг надад уягдаг жилийнхээ бүтэн жил болоход яг би фермерийг бас яг ингэ бодныг юм тэр үеих наадам олон болдог байсан. Тэг би яг намраас ингэ бүтэн тойрол ингэ бодоход яг 12 дугаар уралдаан дээр төрүүлсэн мэл. Фермерийг явж том жижиг. Нөгөө хат ихтэй юутай гэсэн ер нь бол байнгын л одоо гар салахгүйгээр ажиллагатай байгаад байсан шүү дээ. Их насны мөр хатуу яйтай гэж одоо ярьдаг тийм ээ. Тэрэн дээр бүр илүү хатуу яйтай мөр л да тэр. Ер нь бол өөрөө жоохон мөр хэрэглээ багтай. Жоохон хоол үгээр амархан таргалсан. Айгүй хурдан таргалсан сөрнө. Тэгэхээр ер нь бол тэгэл зүгээр байлгаж болох. Ер нь салгаж гар салгаж болохгүй л мөрөлтөө ер нь мөнхнөө тананцлаг. Дугаарагийн хөрөмөр зарих уу ер нь бол их гат ихтэй ер нь бол тэгээд ер нь жоохон тавьж байхыг бол 3-4 хоногт л таргална шүү дээ. Тийм болооч ер нь жоохон олон уралдаад яасан байх тэгээд. Яг би бодоод үзэхэд бол 1 жилийн дотор болох яг 12 уралдах дээр л хээрмэр. 12 уралдаж мундаг байна тийм. Энэ хүмүүс энэ уяачтаас манай энэ подкастэнд хүмүүсээс их асуулт ирдэг. Тэгэхээр хатны тухайс их асуусан байдаг. Одоо их хатагтай одоо мэгэл зарим уяачд бол одоо бас яг хуу зөвлөд уралт гаргахын цааш үнэхээр бүр дийлдэхгүй бол одоо хатагтай адуул уяхад хэцүү маа гэд ингэж ярьдаг. Та бас хатны талаар. Ер нь бол яг тийм хаттай мэр тийм хүмүүрд бол ер нь юу л да уяа даа нэгдүгээр. Гэхдээ ер нь бол яг тур зэцэгтэй баг. Тэгээ ер нь ажил их орно. Тэгэхээр ер нь яг хатагтай мэр юу алсаас нь яг формонд нь сайхан бүр холоос тийм ээ. Яг өөрийнх нь одоо нэг байх формонд байлгуул бол. Тэрнээс бас нэг улсын наадам болох ч энэ хатагтай юм аа гэж хабраас барьж өгнөдөл тийм ээ. Тэгэл яг бодлоо л да тэр чинь болж юм болохгүй л. Ер нь бүр өвлөөс нь их болоо тийм ээ. Бүх энэ хаврын ажил, намрын ажил мэтлэг бүх юм сайхан формонд байлгаж хийж. Гэхдээ тэр хэрмэр ер нь бол гэхдээ өвл мөөлж гэсэн ер нь бол тэр өвлө хурдан байсан юм аа гэх. Ер нь л болж өгөөлэй төрүүлж гэлээс юм. Ер нь бол тэгвэл үнэхээр сайн адуу ер нь хатагтай байх юм бол нэгдүгээр урт хугацаанд уух юм, хоёрдугаар уяач маш уухгүй л байх хэрэгтэй юм. Гар саллахгүй тий. За яах вэ тэгчээ да гэж нэг бодохгүй л байх хэрэгтэй юм шүү дээ. Ер нь л яг хаттай тийм юу актив мартыг бол ер нь яг түрүүний форм тавих хэрэгтэй. Ер нь бол гар саллахгүй тийм ээ. Тэгээ байнгын одоо бэлтгэлтэй. Тийм л яагаад вэ хаттай март. Ер нь нэг тавхил ороод ирэх юм бол бас яран амархан давж мовчихгүй л бас өнгөрчгүй сайхан. Дон сунгоо бол одоо сая 90 жилийн удаар л хэрмэрэн дээр яриад байна л. Дон сунгоо бол их сайн ажил болж өгсөн гэж та нар хэллээ. Сайнж мордоттой сонгосон гэдэг. Тий. Тэгээд дараа нь их сунгыг хаана хийсэн бэ? Их сунгааг энэ юу сэргэлэнд хийсэн. Зөөх мөртөө хийсэн. Тэгээд ер нь бол яг нь дон сунгоо актер дон сунгоон дээр ч одоо нэг хол сунгадаг хамгийн ажил авдаг сунгаа. Тэгээд дон сунгоонда сайн тавьсан морд зарим нь их сунгаан дээр бас нэг актер болцсон байдаг гэж тийм. Тэгээд дон их сунгаан монгон дээр бол яг бас аштайхан байсан. Тэгээд актер тэр үед нэг гол сунгаанаа хийцэн байсан болохоор их сунгаан мөн актер шахуул махуулаагүй л энэ өөрийнх нь зөнгөөр маягтай тагсгээд тавьгуулаад. Хэрмэр. Энэ бол юунд бол сайн сунгагдсан л да. Хойч чинь бүр одоо 61-ээс эргүүлээд тэгэж ингэ тойруулаа зүүн шиг баруун чиг зүүнтээс баруун чигээ сонгодог шүү дээ. Бүр суугаа хойдлын баг юун дээр цагааталтай гаргадаг гэсэн. Тод манлаа дунд сунгаан дээр их аятайхан зөө уяатай байгаа юм байна шүү гэд хэлсэн. Их сунгаан дээр бас дажгүй сайхан байгаа да. Ер нь бол одоо уян зүг байна. За ер нь бол энэ бас иргэнчлэр ер нь дажгүй сайхан давчих болов гэдгийн үнийг тийм баярын зүүн совин эсвэл өөртөө итгэл тийм бол төржсэн үү? Яг тэр үед бол юм байгаагүй. Тэг би өөрөө ч нэг тэр үед мэж улс мөр харигдуулаагүй байсан. Тэг хэрмэр чинь бас улс өөрөө харигдж үзээгүй байсан. Тэгээд улсын 90 жилгээд ингээд том бас мэлээ 500 гаруй мөрчсөн.
Гэхдээ яг тэр үед бол яг морин зүв байгаа. Дотор нэг л бодож байсан яг. Яг энэ том наадамд нэг зарлуулаад үзүүл гэж бодож байсан. Ер нь бол тэрнээс өчөөгөө одоо найрагцсан хойно бол би бол аригч байсан гэж тэгж бол бодоагүй энэ төр. Яг энэ том наадамд ер нь 90 жил яг үнэ хэрмэр бас зүгээр байх юм чи нэг зарлуулаад үзье. Яг тэрэнд бол яг нэг шийдсэн юм а хийгээл яг одоо өөрөөсөө сүултэн тэгдэг байж ингэдэг байж бодохгүйгээр л ер нь ажиллаа хийгээл мартуулсан л да хэрмэр бол. Тэгэд би бас нэг таны ярилцлагыг сонсоод ийм бодож байсан. Уяач хүн бол ер нь морийг мэдэж уйдгүй мэдэрчл уйжээж амжилт гаргана гэж Ахмад Уяачд ярьдаг. Тэг үнэхээр л мэдрэх ёстой юм байна да гэж. Яг л 2013 онд Ерөөлтийн халдсан морь гэдэг одоо морь үнэхээр онцгой хурдан байж тэр жилээ улс улсын 6 уралдаанд одоо айр төрүүлж аригдсан. Тэгээд тэр жилийн тухай Ерөөлт одоо манлаатай бас ярилцлага хийж байлаа. Би тэр жил ер нь ингээд одоо яг мэдэж уйх гэсэн мал би тэгэж уйж чадахгүй байсан. Зүгээр л ер нь нөгөө одоо зоргоороо гэдэг юм яг шийдэл за ингээд үзье гэд айхтар мэдээж нарийн энэ үл ингэчдэг гэсэн гэж ингэхгүйгээр ингэ тэгж одоо зоримог үйсэн учраас ер нь эргээд бодоход тэр маань л их зөвдсөн гэж. Гэтэл та бас хээр морийг уралдуулахын өглөө яг өдрийн наадамд уралдах өглөөнд хүсэлсэн байдаг тий. Тэр бол бас урд өмнө бодоо бас тэр болгон хүн хийж байгаагүй тийм л ажил хийдэг шүү дээ. Тэгэхээр тэр уяачийн зориг гэдэг юм бас хитрхи мэдэх гээд авах биш. Ер нь одоо нөгөө мэдрэмжээр уйхын чухал юм бол гэж бодсон. За ер нь л яг уяач морилж нэг юм л дээ. Одоо морил ижлэн үйж болохгүй тий. Одоо ингээл одоо 90 жил термийг хөдөлсөн гинлээ гэл одоо тэр актер гэл хоолойг өвдөг ч юм уу тийм ээ. Тэг эцэн хөдөлгчдөг морь зэрэг бол хөдлөхгүй байж байгаа мөр. Тэгээд тийг заавалжгүй тэгээл дагаж хөдөлтөөж хийж болохгүй. Тэгэхээр таны хэлдгээр одоо энэ бол жоохон морин дээр мэдрүүл тий. Өөрийнхөө жоохон мэдрэмж байгуул тэрийг жоохон мэдрээл болно. Тэгэл өөрн жоохон бас шийдсэн ажил хийгээл явал бас өөртөө морьд бас тааруул болно. Тэр л оnomжтой. Тэрнээс одоо өнөөдөр хөслөөд маргааш тарлаад нөгөөдөр сунгана гэдэг одоо нэг хуваар гаргаад тийм ээ. Тэгж морь үйж болохгүй л тий. Ер нь бол яг өөрийнхөө нэг жоохон мэдрэмж яар тийм ээ. Өглөөн тэр одоо ер нь хөлс авчаа гэдэг нь тэр босоо ажил хийе гэдэг юм бол тэр уралдах тэр чи уралдах өдөр үстэй. Уралдах нь урд өрлөө. Уралдахын өглөө тий. Өдөөс хойш хэмэр мордсон шүү дээ. Өглөө азраг мардж байгаа. Тэр бол одоо та шууд дангаараа хин нэгэнтэй зөвлөгөө гаргасан шийдвэр бас одоо юмыг амж төрийн наадам болж байгаа шүү дээ. Өдөөс хойш мардна. Бас хин нэгэнтэй ярилцаж үзсэн нь яагаад ер нь нэг хөлс авчия гэж бодсон юм бэ? Ер нь бол би яг нэг 2 3 ер нь яг өөр жижиг шашин наадам дээр 2 3 удаа яг өөрөө шийд гаргачаад яг хүн амьтад зөвлөдөг байхгүй зөвлөж үдчихсэн л та. Тэгээ тэгэнгүүт миний нэгөөд гаргасан шийднээс нөгөө хүн чинь бас арай өөр шийд гаргах болдсон шүү дээ. Тэгэхээр хүн чинь уяж хүн чинь сэтгэл хоёрдоод идэх байхгүй. Яг хий гэсэн юм хийж чадахгүй. Тэгэхээр за одоо болохгүй болох юм болоо гэж бодогдвол тийм ээ. Тэгэнгүүт яг тэрэн дээр бол хээрмэр зөндөө би багш магшаас алиас нь ч асуугаагүй л. Ер нь бол хээрмэр ямар ч сан би нэг тэр жил чинь ханаад ихтэй бас нэг айгүй бас нэг бас додоод сунгаад бас хээрмэр ханаад авцсан байсан юм. Тэгээд бас тариа хийсэн байхгүй. Тариа мэлийгээд тэгээд жоохон тариа хийж байгаа сайдсан Монгол амраага зогсоолтой байсан. Тэгээд би хойно толоод очичоод ойрхон 3 км нэг хэрэг ханал такуулсан хээрмэр. Тэгсэн хээрмэр тэр 2 хоногийн өмнө хойно буучаал юм такуулсан чи энэ хээрмэр нь жоохон хөөгөөд өөрөө их гаталтай тиймэр чи хөөгөөд нэлээ мах захын босоочсон байхгүй. Тэгээд би дотроо бодож ирсэн байхгүй. За хээрмэр одоо тэтгэрэнгүй хоол молно хөдөлтгүй юм чи яадаг тэгээд хөслөөд нэг мордуулчих. Урд өдөр нь хөсөлжийг бодохгүй юу? Уул нь урд өдөр нь хөсөлжийг бодчихсан. За яадаг ер нь бол тэгэл өөрийнхөө шийдсэн юу хадлал. Өглөөний хөсөлд мордуулъя гэж бодсон байсан. Оройн манай алтмуулын манай сайхнаа гэдэг манай найз өгдөг. Тэр үед нэмэр манчинжсэн байхгүй. Тэр би сайхнадаа хэлэхгүй. Өгшөө өгшөө гэс юу яагаад тахаа. Хедмэрэг өгшөө наргангууд авч уучаад өгшөө хөслөе шүү гэдэг. Тэгээ сайхнад хэлсэн мэт. Тэгсэн сайхнаа харин өглөө нар машинд гүчсэн сонгох гэсэн өгшөө хэрмээс аваа явлаа шүү. Тэгээ аваа явцсан. Тэгсэн би иргэн явсан унтсан байли би. Өөрөө нэг мөр явуулчаад. Тэгсэн чи иргэд авахгүй ирсэн харин хөөч мөрөө хөслөн гэсэн яасан гэдэг. Тэгсэн нармар миленч дээр их насны үдг юм ордтой шүү. Тэнгүүт нь очиад тэгээд гэрээч ороогүй тэгээд нэмнээ аваад хэрмэрээд. Яг өөрийнх нь буцсан гэж шууд нэмнээд л явсан. Тэр нь ч тэгээд их таарсан юм шиг байлээ хэрмэр тэгээд зүр наагтар суулт муулт байхгүй болцсон байсан шүү. Хөл сайн гарсан уу? Ер нь хал зуусан. Тэр нарч дээр гарсан байсан. Ер нь бол тэгээд хүүхэд нь эргүүл бол аштайг зөөлхөн хөлсч надад байдсан чинь эргүүлээд хэрмэр чинь бас нэг гатуу амтай. Хүүхэд нэрийг алдчихсан байхгүй. Тэнгүүт нь тэр жигт надад уяндаа тавих гэсэн байсан. Тэгээд
Тэгээ ер нь би халт шууцсан байсан да. Тэгээд сайхан гусаад сүүдэр тавьчихад машин сүүдэр тавьчихад явчихсан. Одоо тэр үеч нэг актер тэр үед актер мэддэг байсан бол бас яахгүй бас нэг яг өөрийнх нь зоримог ажилд бас тэр бас таарсан л үлээ хэрмэр бас. Зориг хиймэр дагна гэж. Жишээний нь болж. Тэр тэгээд хэрмэр тэр айгуу таарсан л. Ер нь бол таарсан л та. Тэгээд хэрмэрс бас орж ирэхдээ бас нэг дайруулчаар орж ирсэн шүү дээ. Хүүхд ингээд нэг жоохон дугуураад олцсон шүү дээ. Тэгээд чи чигээрээ хүүхднээс явахгүйгээр энэ арийнхаа морийг харангуудаа тэр хүн дотор чи ингээд жишүүгээ аваад гэдэг шүү дээ. Тэр өөр анзаарсан уу анзаарч байгаагүй. Анзаарч ирсэн. Тийм чигээрээ явахгүйгээр тэр 2 мөр урд оруулах гэх. Тэгээ бас ороод бас буцаад хөдлөө явчихсан. Тэгэхээр мөр ер нь бол яг морьнд бас сайн морьнд авч чанар байдаг л морь олдох юм бол түргэн дээр гарч ирдэг. Хоол нь өөрөө жижиг гэн тэгсээр нь хоол нь энэ урт морьд нь ер нь жоохон хоол нь хөдлөх гээд идэв. Хэрмэр хавиргны матаастай сайтай болохоор ер нь бол хоол нь хөдөлдөг. Гэтэл яг нь сэтгэл хөнгөнтэй зан нь байдаг. Тэгсээр нь хоолоо хөдлөх. Сэтгэл хөнгөнтэй адууч ихэвчлэн хоолоо өвч гээд идэв шүү дээ. Тийм энэ бол тийм ер нь сэтгэл хөнгөнтэй мөрч нэгэл хүмүүн уян дээр очих юм бол арайхан байгаа. Тийм цаашаа явах тавталтай. Хэрмэр сэтгэл хөнгөнтэй энэ бол тиймгүй. Физиологийн нэг онцлог байна тийм. Өөрийнх нь бас тийм нэг байгалийн өгөгдлөөр тийм ээ гол болороо бүдүүн тийм бас сөрөгчний хавир юм ойрхонолтой хооронд хоолмол хөдлөх байдаг. Яг хөлсөө дэрчсэн тэгээ уяа байж байгаа тэгээ мордуулна шүү дээ тий. Одоо мордуулах гэж байж хахад нэг хөлсөсний дараа нэг өөр болж байгаа мэдрэгдсэн үү? Цан хэл сайхан одоо нэг биеийн тавирал гэдэг юм уу? Хэрмэрийг яг би яг ингээд анзаарч байхад бол нэг хөлслөл тэр нэг актив гişгүүл мөшгүүлээгүй л дээ мордчихсан. Тэгээ жоох ганц нэг уяа төвлөсөн госч сүдэр тавьж байцсан. Тэгээд ер нь жоохон бэрхт байж байгаа тэр удаагүй чихмэр морцсон да. Тэгэхэд бол хэрмэр юм актив нэг мөр зорч нэг хөлсмөс нэг гөвөхгүй байдаг шүү дээ. Тэгэхээр хөлсмөс айгүй амархан гөв. Бараг хөлсийн алгыг багт хөлсөн бууцсан шахав. Тэгээд уяа тараад гарч яхад бол их ер нь яг урд нь би яг дэрэгдэнээс би байга нэлээд олон нааданд оролцож ийсэн бас өөрийнх нь бас байдлыг мэдэн шүү дээ хэрмэр. Тэгээд хахад уяан дээр тараад мардаад явж явах хэрмэр ер нь л гიშг жиргам шиг хөнгөн болсон байсан шүү. Газраас нь арай хумсаж гисгээл хурж ядаал. Тэгээд нэг цагаан хөтөл дээр одоо энэ нэг багштайгаа нэг хүний машин суугаад дагахаар болоод дагсан. Тэгээд цагаан хөтөл дээр харсан байхгүй. Тэгээд цагаан хөтөл дээр харсан нэг 13 дээр дагсан. 12 мөр дагсан. Тэгээд 13 дээр давсан байхгүй. Тэгээд тэгэхэд бол харин яг нэг мөр эргээд явцсан тийм нэг нэлийн тийж гараад ирсэн. Тэгэхэд бол би яг тийм багштай хэлж ирсэн юм. Нэг хэрмэр харин би ямар цагаан хөтөл авлаа шүү гэдэг. Тийм тэгсэн манай багш тохойдээс за моринж жоохон тачирхан морь дөө төрийн надад 10 дотор тавьгүй их юм да гэд машин дотор тэгжсэн. Тэгээд тэр үед бол яг нэг хэрмэрийг өөрөө харцаад болж яхад бас цагаан хөтөлөөр бас би ямар бас актив шахуулахгүй давсан. Энэ уруу тарихны ард мөрөн дээр ирэх нь ирэх байх гэдэг дотор бас яг тэгэхэд бол бодож байсан. Тэгээд бидний хойш нь хөөгд хогор яваад гэдэг шүү дээ. Тэгээд мөрнөөс үлдчих. Тэр үед бол бас нэг тарихны ард мөрөн дээр ирэх нь ирэх байх гэж бодож байсан. Зарим хүмүүс бол ерөнхийн нөгөө морио баримжаалчдаг. За маргааш нөгөө 5 нүхний нэгэнд байгаа даа ч гэдэг юм. За нэг айрагдчих болов гэсэн хүмүүст магадгүй болоос нэг талаараа ихтгэл гордлого юм шиг боловч нөгөө талаараа сэтгэл зүйд бас ингээд илүү их догтлол хүлээлт болчдөг баг. Та бол тийм хүлээлтгүй байж тал төрийн наадмын төрөө хүртчихлээ. Уяачийн хувьд тэгээд тэр агшинд ер нь хэр их баяр догтлолт юм бэ? Одоо би ингээд харахлаар ер нь бол олон бас энэ тэнд наадам дээр зөндөө ингээд нэг юм инээмэр айтчихсан л нэг юм л хүн явж байдаг. Нэг хүн чинь нэг хөөрөөд нэг догдолцсон ч байгаа юм уу бас нэг энэ олон жил болоход нэг өөр төр хардаг та. Би бол өөрөөс чи ер нь өөр төр харж байгаагүй. Тэр үед чинь бол ер нь бол яг хүн бол яг төрөөж орж ирэхэд өөрөө харсан. Тийм яг тэгэхээр чинь мэдээж баярлаг байх бас нэг тэр үед чинь нэг жоохон уйл гаач байгаа юм шиг тийм ээ нэг тиймэрхүү мэдэрэн төрөөд нэг хамар нэг шархираад нэг эвгүй болоод нэг шар босооч байгаа юм шиг тийм мэдрэмж байсан. Гоё байлгүй. Нэг сонь нэг уйлах гаж байгаа юм шиг тэгээд нэг хамаг бие арцаачаад нэг санаа. Гэхдээ бас нэг хэсэг бас тухайд бас нэг итгэхгүй юм шиг санагдсан шүү бас ер нь тий. Тэгээд яг л юм чи айж мэж хүн чинь тэгэл сэтгэж мэдээ тийм. Яг тэр үедээ бол бас хүн бас нэг итгэл төрөхгүй нэрээ би бас ингээд төрүүл 90 жил сэрмэрс ингээд мөр төрүүлсэн үгүй бас нэг итгэж өгөхгүй санагдсан байж лээсэн тухайд. Монгол даяар 2 аймаг 2 сум Монгол даяараа гэл тий. Тэгээ тань яг ер нь би энэ уяачтаас яг энэ морь төрүүлэх агшинд төв зингэлгэд цоллуулах агшинд юу бодогч гэсэн асуултыг түгээмэлэр нэг тавьдаг. Яа тэгэхээр тэр үеийн тэр нэг хэсгийн хоромд хүн амьдралынхаа хамгийн үнцэнтэй зүйлүүдийг бодож амжсан байдаг. Тэгээ нэгдүгээр хоёрдугаарт Монгол ирчүүд чинь нэг юм бие барьдаг, нулимсаа залгиддаг хүмүүс аахгүй. Тэр болгохтой сэтгэл хөдлөлөө гаргадаггүй. Барагтаа нэг тийм
нэг одоо өөрийгөө чөлөөлж байгаа байдлыг хардаггүй. А яг морь төрүүлсэн агшин, айрагцсан агшинд тэр байдлаа одоо нэг гээдэг. Тэгэхээр олон хүний баярын үлэмсийг харж ялаа, сэтгэл догтлол, хөдлөл бүхэл их олон зүйлийг тэндээс ажиглаж болдог. Тэгээд эргээд дурсамж хуваалцахлаар хамгийн эрхэм нандин миний амьдралын хамгийн үнцэнтэй хүмүүс бодогдтiin маа гэсэн дурсамжийг хуваалцдаг. Танд яг тэр агшинд одоо бас хиний тухай дурсамж хин талархах сэтгэл төрж исэн бэ? Ер нь л яг би нэг нэвтрүүлэг дээр манай аавч морин мал сонирхдаг юм байдаг байхгүй юу? Миний аавч арангаа чулуутай хүн шүү дээ. Аавч ер нь морин мал ерөөсөө сонирхдаг жолооч юм байдаг. Тэр нь аавыгаа нэг актер бол манай аав тэгжсэн шиг морин малн дээр нэг ярьж байгаагүй л дээ ер нь. Ер нь бол тэр үед бол манай ээж өнгөрцөн байсан аа маань байсан байдалж байгаа л да. Тиймээс тэгээд манай өвөө гэж нэг хүн байсан байгаа. Одоо ер нь бол намайг морь уух моёхт одоо энэ нэг явж яхад манай өвөө бол ерөнхийдөө бас яг намайг одоо энийг уяа тэгээд явж хилээгүй ч гэсэн ер нь бол яг хуу жоохон бахаас энэ морь мал хөнөө энэ яг морь малтай явах юм байгаа. Энэ миний нэрийг гаргах юм байгаа гэдэг юм ярьдаг байсан. Тэгээ би яг нэг тал яг тэр үний буйнаас юм уу тэр үний дээр одоо харсан юм ашиг тийм үү тэрнээс болж энэ морь мал толбогдсон л боддог шин. Өвгийнхаа талаар бас ярьж өгөөд. Өвч мэдээж одоо алтан молгийн хүн энэ одоо төрийн наадамд ойрхон одоо улсын наадмын дэвжинд ойрхон байдаг хүн наадч л байсан баг тийм ээ. Ер нь улсын баяр наадамд ер нь ямар амжилт үзүүлж ирсэн юм болоо? Тэгээ манай өвөө бол уул гараад өөрийнхөө уянги. Галтай хүн. Тэгээд алтан молагт ирээд өөрөө сууршаад манай ээж мэж манай бүгд алтан молагт амар гарсан. Манай өөрийнхөө уянгаас ирээд алтан молагт бас ирээд тэрхэн үед бас нэг тийм алцал олж ирсэн юм лээ. Тэгээ яг дээр үед мал олж байгаа үед нь актер үчмэс наадмад актер явуулдаг байсан тийм ээ. Заавал нэг сайн мөртөж гэх юм уу тийм урдныгаа аригц мөр зэрэг яасан. Манай бүхэн хүн актер сэргэлдэх болохоор тэгээд эвийн тааруулаад улс их энэ улсын наадам жил болго ирж уралж ирсэн лээ. Тэр 20 дээр тавьсан 50 дээр тавьсан үнэлэх хүмүүс зөндөө олон байдаг. Тэгээд ямар насны морь илүү савьдаг байсан? Их насны морь юм лээ. Тэгээ сайн агуу морьтой байсан гэж сайн зээлд мөртэй байсан гэж би тэгээд тэднэр мэдэхгүй л яхаа ах их нэрээ ярьж байгаа сонсоход л байна. Насны мөрдөл гэсэн тавьж ирсэн байлээ техниктэй. Тэгээд техник чинь ярмагт бас өвөл мөвөл чинь ярмагт бооцоотоо уралддаг байсан гэж дээ шүү. Ер нь л дээр үед одоо тэгэхэд энэ ярмагт уралдаад энэ хүмүүс мөртрийг нэмэргийн хүмүүс хоорондоо бооцоо тавьдаг байсан. Тэр мэрэнд бол морь төвлөгчтэй байсан гэсэн үг байна. Та бол өвгөө ер нь хэр одоо таны хэдэн настай байхад өнгөрсөн юм? Намайг жоохон багт өнгөрсөн шүү. 4 байх уу? Одоо нэг тийм үйлдэл. Ер нь бол яг бас ер нь бол байдаг. Нэг тиймэрхүү хүн байсан даа гэсэн. Ер нь бас ер нь тэр үед яг одоо тэгж ингэж хэлсэн гэдгийг сайн мэддэггүй ч ер нь бол яг дөрөх нь бол яг тэгж нүкэд бол би ч өвгөх тахс өвгөөсөө салдаггүй тийм үгсэн. Ер нь нүкэд дөрөхөл байдаг. Тэр нь одоо өвгөтэй хэлснийг бодоод одоо ингэж төсөөлөхлөр бол багасаа л адуу маланд ойрхон нэг адууны зэлэндийг үргэд юм уяндыг үрл явж ид хүүхдүүс юм бах та нэг тийм бор бандл байсан бах та борхоо. Ер нь л өвгөөсөө салдаггүй тэгээд ер нь бол тийм манай өвч юм гэдэг тэгээд бас нэг олон 5 хүүхэдтэй. Би чинь 3 охинтой 3 охин бага охиноос би гарсан. Тэгээд аюу олон манай өвч бас бүх юм ихэнх ачнараа үдцсэн байсан юм лээ. Тэр үед үдцсэн. Тэгээд нэлээд 20-30-аад ачнаар байсан бах 5 хүүхдийнх нь. Тэр намайг их онцолдог байсан юм лээ. Энэ одоо морь мал хөөх юм шүү. Энэ морь мал миний нэрийг гаргах юм байгаамаа. Энэ морьтой явах юм бол сургууль соёлоор актер явах гэхгүй байх юм бол явуулах гээд яах вэ гэдэг хүүхдүүдээс загсан гэдэг хэвхэв. Тэгээд тэр утгаараа ч юм уу тэгээд юм гэдэг морьтой холбогдол. Өвгийн таныг яг тэгэж энэ хүн адууны хүн болох юм байгаамаа бити хүчлээрэ гэдэг үгийг ер нь танд хэдэн настай хот гэрийнхэн тань хэлсэн юм бэ? Ер нь яг ухаан орцсон хоорондоо хүмүүс юм ойлгодог болсон шүү дээ. Манайхан тэр үед нэг одоо нэг хамаатангууд нийлдэг байсан байхгүй юу? Цагаан одоо сараа золгодог шиг сар болгоныг хамаатангууд одоо тавуулаа шүү дээ. Тэнгүүт нэг нийт очиж нийлж одоо ямаа хонь шарж ингээд нийлдэг. Бид нар очиход ярьдаг байхгүй нөгөө өнгөрсөн багт. Маа аав маань зайлвал амьд байхтай юм уу? Намайг бүгд гочил шоон гэж гочилдаг байсан. Юм шоон гэл загтдаг байсан. Бид бүгдэнд нь загсан байдаг байхгүй юу? Одоо бүгдүүдтэй. Манай шоонг харж яваарэ та нар адуу мал биш үү ер нь бол буруу жишээ явах юм бол та нарадаа бас бүгдээрээ тус болоорой гэж ер нь тэгээд бүгдээрээ л гэж ярьдаг байхгүй яагаад энэ ботход нь шоонд их сайн байсан гэдэг. Надад яг бүх юм аваас өгсөн. Ерөнхийдөө одоо л тэр ач нарынхаа юм зумыг гайгүй юм зумыг бол гусаад аваад ирдэг гэсэн чинь жоохон бахад л одоо үз тээ. Тэгэл ер нь хүүхд байхаас л текст манай гүйч одоо тэгээд дээр үед актер тийм лам мам тийм байгаагүй.
Тэгсэн нэг намайг нэлээд онцлолт гэсэн тэлээ. Тэгээд тэр утгаас юм гэдэг одоо тэгэл морьтой холбогдол. Одоо энэ том наадмаар ариг төрүүлэх юм бол өөг юм хэлсэн бодогдоод би заавал яг л морьтой явах хэрэгтэй байна даа гэсэн бодол төрдөг шээ. Нэг талаараа урам нөгөө талаараа бас тэр хүн тийм их ихтгэл үлдээ тэр те таны тийм жоохон хүүхд тахтал ирээдүйг чинь хаж ихтгэл үлээлгэж юм шин тэр ихтгэлийг өсөрдүүлэхгүй байх гэсэн үүрэг бас давхар байгаа хэл та. Тийм ээ. Тэгээ би л яг бол нэг тэр үед нөгөө нэг ухаан орцгоон тийм хэлсэн бол бас тийм бодоод жоохон багт би нөгөө хүмүүс агсан гэдэг яг манай ээж маач одоо ээж их юм хитнээр ярьдаг байхгүй. Тэгэхээр бол яг одоо бол би яг нэг яг энэ яг морин мал төрүүлмэр нэг юм дотор бодогдох. Өмнөх бэлэгтэй үг хэлжтэй л гэж боддог ер нь бол. Тэгээд морин мал төрүүл айтхаас санаасаа манай өмнөх бэлэгтэй хэлжтэй. Тэрс би ч одоо ингээд яг манай аав ч юм бол жолооч морин мал сонирхчдагчгүй. Манай эмэгтэй хүн ч ямар байхад сонирхов дээ тийм ээ. Гэхдээ манай ээж мэд адуу малт бол бас тэхний үед бол адуу малт сайн байсан гэсэн. Ер нь бас эмдэг нэг хүмүүс сонирхдаг. Багада ер нь хурдмаар унжсэн юм бодгоо. Одоо тэгээд ер нь хиний ямар морьтой унжсэн. Нэг тэр үед одоо энэ жоохон таарах хүн уяштай ямар унжсэн юм шиг. Тэр үед дээх нь үед их таралдаг байсан. Манайхан ч гэсэн Төв аймгийнхан шиг таралдаг байсан шүү дээ. Морьд их агсан байсан. Би ч жоохон том биетэй хөлтөөсөн даа. Ер нь аль болохоор болохгүй морийг унжсан даа. Тэрс өчигөө том наадамд бол аригч мэрэгч байгаагүй би. Яг жижиг шажиг наадамд бол аригч. Ер нь л гэдэг яг аль болохоор ав тавхдаг тийм болохгүй мөр юм л. Тэгэл багасаа адуун зэлэн дээрээ солдохгүй байж байгаа л гүн зэлэн дээрээ солдохгүй байж байгаа л тэгэл дунд сургуулийн хүүхд би дааж морь уяад бас болоогүй найзаараа уралдуулаад улсын наадамд уяад найзаараа унуулад улсын наадамд уралдуулчихсан тий. Тэр улсад одоо соёл мөр тэр үед чи одоо яг тэр таны анхаа улсын наадамд морь мордуулж авах үед бол одоо бодвол морь их олон уралддаг наадам өтгөн болдог. Тэнд одоо дунд сургуулийн хүүхдийн уйсан морь 9 дахин гэдэг бол би бол их өндөр амжилт үзүүлсэн гэж. Нөгөө нэг хүмүүс яриад байдаг шүү дээ. Авьяастай хүн хаалаг зөөлөн догшиж ярддаг, өшгөлж ярддаг юм а гэдэг шиг дунд сургуулийн 10 эдэх настай хүүхэд бас төрийн наадамд тэгээд бас соёл юм өстэй тий. Соёл тий. Эсвэл тахуулцдаг. Тэгээд тэр яг үед бол нэг амтан доор манай өвөгийн найз нэг жаргаа гэдэг үг юм байсан. Бас таа Монголсаар идүүлсэн гэдэг хэвгүй. Тэр хүн яг тэр үед бид нар мэдээгүй тэр өвөгийн найз мас гэдгийг. Тэр нэг 8 мөр сунгаал тэр шар соёлын чинь хурдан байгааз сунгаан дээр төрүүлээлсэн. Тэгэл тэр өвгөн за энэ юу мороо гэж би чинь хүүхэд байгаад байгаа. Тэгэл би яг яриад за танахын хин мэдээ хөшөөмөс асуугууд ярингуут би танаа өвөтөч чинь найз байсан юм. Тэгээ яг тэр өвгөнтэй цог ийш юу наадам дээрээ цог хийчихсэн. Яриад яг тэр өвгөн бас ганц нэг юм сааж өгчээсэн л да зайл. Тэгж ирж уралдаад 9-оор тавихгүй. Тэр ер нь бол яг миний нэг бас морь уях энэ юунд бас их том нэмэрч гэх юм уу зориг их ам бас морь аригдуулчихад амарх юм шиг санагдчихсэн тохоо үед. Яг тэгээд яг тэрнээс хойш 40 жил үнэхээр хэцүү байна гэдгийг их хөдөлмөрлөдөг юм байна гэдгийг ойлгосон. Тэр үед бол яг үгүй ямар ч зовлон мэдхгүй байж байгаа. Шиг санагдал тий. 1998 он уу тэр? 98 он. Тэгээд талаа 2011 онд л анх удаа төрийн наадамд морь төрүүлэгч үзэж штэ. Тэрнээс ч хойш чинь 10 хэдэн жилийн 13 жилийн дараа. Тийм ээ тий. 2008 2010. Тэр 10 тэгэхээр 13 жилийн дараа төрийн наадамд одоо анхны дөрөв өртсөн байх шүү. Тэгэхээр мөр чин улсын наадмын дараа хаана уралдсан бэ? Дундгавьд. Хоёр их нутагт уралдсан 50 жилээр. Чурал дөрвүүлсэн. Улсад төрүүлчээ тэнд очиод дөрвөөр тавьчих. Дөрвөөр тавьчихсан тий. Тэн дээр дөрвөөр тавьхгүй. Тэнд бас жоохон хоол моолн дээр жоохон хоолны алтаас гарсан. Гэхдээ тэр мөр чин улсад төрүүлсэн байхдаа байсан. Энэ жоохон бяртай байсан шүү дээ. Тийш очисон сайхан бүрс бяртаач байсан л та. Ер нь л би бас дотороо яг тэнд төрүүлсэн хүн чин аюу олон салж байгаа тийм ээ. Хэд хэдэн бүс болж байгаа шүү дээ. Тэр үл хэрмээр төрүүлэх хэл ухын бодсон очисон л та. Тэгээд гоё тэгээд хоолн дээр алдаад бас төрүүл гоё дөрвүүлсэн тэгээд яг тэнд хоёр ихрээс гоё далиг болсон юм аа тэр бол. Яг эндээс бид нэг дунд гоё морд яг тийм гоё хоол бас жоохон эвгүй бидний гоё хоолны чинь алдаад байдаг шүү дээ. Говийн хангаа бид нар чинь тийш говьд чинь жоохон хоолн дээр алдах гад говийн чинь энд ирэхээр яах гэдэг тийм ээ. Өвсний зөрүүтэй, ромлын зөрүүгээс. Зөрүү. Тэгвэл эндээс өвс хадаад очсон байсан байхгүй. Тэгсэн өвс жоохон халдсан очоод бас морь мал баггах идэдсэн юм аа хоёудаас. Тэгээд би яхаа бас ерөнхийдөө явахдаа нэг жоохон бас тийш явахгүйс натай улсын өөр бүс рүү явчихсан натай байгаад байсан. Хоёр их юм өөрсдийнхөө нутгийнх нь юу болохоор явах гэдэг.
Тэгээ яг энэ хоолн дээр нь бас нэг жоохон юм ирсэн. Жоохон говийн хоол хэцүү бас зуны хадсан хүмүүс хэцүү ирсэн чинь. Морой хоолчод мөрөө бариад үйсэн байсан. Яг билүү үгс очсон л да. Тэгээ үйсэн байсан чинь харин хоёр ихэр харин намайг унцаа бүр харин уралдах нь овёс өгсөн мөлий. Арай ч багч өгөхгүй мөлийн чих овёс өгсөн юм шиг л. Тэгээс төрмөрийн би мэтийгүүд хоёр тэгээд морой авсан хээр мөрч нөгөө хурд ихтэй мөрч тэгтээ амархан дараагийн гасдаг мөрч 60 эд мэд дээр. Тэгээ би дотроо бодох гэдэг улсын наадмын танамал үетэй бол бэрэндээ орчдөг юм болов ханы юм бодлоо гэсэн. Би яг хоолн жоохон шингэж ирээд араас зүтгэж ирээд амамаар нь хөөс ахарсаар. Тэгээ дөрвөөс. Тэгээ яг хүсэл босч байгаа юу хоол мол нь янзаараа ирсэн. Өөрөө нэгдүгээр хоол нь хөдөлдөг юмөр дээрээс нь тэгээд овёсыг халуун байсан гэдэг. Тэгээ яг оройн хоёр их надад хэлж ийсэн юм л да. Тэгээд манай хоёр надад чамайг хоол мол нь болдгоо хэрнэс болохгүй болов шатаад овёс өгсөн юм аа. Тэгээ овёсын цагаа зайлдаг. Тэнтэр бүссэн. Тэрнээс хээр мөрч хойдон жил би уяагүй шүү дээ. Юу чи энэ манай Батболд молд уяал яасан юм. Бас зоргоор тий. Тэгэхээр энэ нөгөө морины уянаас ер нь бол бас ингээд морины амжилтанд маш олон зүйл нөлөөлж байгааз. Одоо ингээд гинти тооцоолоогүй өвчин зүйл уралдааны зам тэр уралт өдрийн цаг агаар хүртэл ингээд морины уянд нөлөөлж байгаа. Тэгэхээр л яалтчгүй тэр 5 одоо ариг турталж байгаа тэр 5 үе бол үнэхээр азот одоо гэлээ тэр олон дундаас гэж хэлэх нь аргагүй юм да. Тэр овёс өгөөсөн бол тэнд тэгэл төрүүлнэ шүү дээ. Төрийн наадмын төрөөмөр ирсэн гэл хүн болгон л харах гэж байгаа шүү дээ. Тэгэл бас хөөс мөс нь гараад эсвэл хойноос гараад тэгэхээр бас эвгүй юу. Тэгэхэд ч нэг яг тэгээд би ч дотор бодохгүй халуун хүмүүс байгалаас нь бол өвсний бол эндээс идээгүй эндхийн өвс хадж чийдсэн шүү дээ. Ая дотор л олон юм бодож байгаа юм чинь. Тэгэл хөөсөн сахарчаад нөгөөх нь уулын бяртаа байгаад байдаг харахад өөрийнхөө тэгээд чинь бас чинь шүүдээ хүмүүс чи хэлэхгүй юм чинь тийм ээ. Тэгэл бахан таамаг дотор твшүүлээл. Дотор л яг тэгээд гэсэн оноо харин Ягамартай очсон мэл. Улсад татуулчаад одоо Бүдүүн Батайг үйдсэн Ягамарт. Тэгсэн оноо харин манай бор баярагаас Батгүйгийн хэрмэр ирсэн гэсэн үг гэж бас уралдахын өмнө асуужсэн байсан л. Яг нь улсын 90 жил төрүүлсмээр очих хүн болгон бас бодож л байгаа тийм ээ. Тэгээ яг нь тэр үед нэг юм ганц нэг 2 3 шанах хоолн дээр судлаа тийм ээ. Ер нь яг одоо энэ үе өгчүүд хэлдэг шүү дээ. 30 хоног үйснээс урчны хоол гэл тийм ээ. Тэгээд бас хоол мол айх юм байгаа л та. Их мөрчин газар холт уулдаг тийм ээ. Тэгээд тэр говийн халаанд тэр хүчтэйжэл оёс өгнө гэдэг бол амар л. За би бас ингээд тантай ярилцлага хийхээр төлөвлөлтөй мэдээж одоо төрүүлж аригдсан морь таны үйжсэн төрүүлж аригдсан морь болгоны үе яг жилээр нь хөөгд ингээд ярина гэвэл та бүхэн ярилцлага өнөөдөр дуусахгүй. Тэгээд дараагийн бас тухайн адууны тухайн асуунгаа бас ярилцах онцолж асуусан дуурдж байгаа ганц зэргийн хур халдсан морь. Тэгээ энэ халдсан морины тухайд бол хээр морийг бол тэр хүнд бэлэн байсан учраас та одоо нэг өөрөө аваагүй байсан. Халдсан морины тухайд бол та яг өөрөө сонголт хийсэн байдаг. Энэ одоо би одоо яг нэг морь авахулаа би үе гэж тийм ээ. Тэгэхээр халдсан морины юуг нь илүү онцолж байсан? Ямар хурдны шинжтэй, ямар давуу талуудтай морь вэ ер нь халдсан морь? Халдсан морь яг энэ шинжгээсээ илүү нэг миний их мэдэх морь л да. Халдсан морь би яг дааг бахаас нь л мэднэ. Тэгээ яг их талынх нь удам, эцэг талынх нь удам бүгдийг мэднэ л дээ. Ер нь бол дааг бахаас нь л уягдчихээс халдсан морь. Их тал нь болохоор одоо толго чуука гэдэг асхтын гаралтай. Манай хороо 2 дүү байдаг. Тэгээ чуукагийнх нь асхтын улаан азарга. Махородын улаан гэдэг нь шүү дээ. Энд чи ордог шүү дээ. Тэгээ махородын улаан азарга төлийнх нь төл азаргных нь охин төлөөс гарсан шүү дээ. Асхтад ер нь махородын улаан ороог одоо байхгүй тийм. Эцэг нь тийм ихийнх нь эцэг ч гэсэн сайхан том улаан азарга байсан. Янзын азарга байсан. Тэр улаан азаргын охин төлийг манай тэр Бямба гэдэг Сүхбаатар одоо тэр Жим Бямба гэдэг хүрээ азарга тавигдаад. Азаргаасаа гасагдаад тийш орсон юм дэл байцсангүй. Тэгээд Бямбагийн хүрээ азарганд ороод халдсан мөр гарсан. Ер нь хоёр талын удам их сайтай л та. Удмын нь бол голчилсан. Тийм, удмын нэгдүгээр болсон. Хоёр дахь юм бол халдсан мөр бас шүдлэнгээс хойш уягдаад аймагт аригдсан. Хязгаарлалмар зөмбөр төрүүлсэн. Ер нь яг төрүүлж явах үед тийм үед нь яг над руу ярьж мэрд бид нар яг ойрхон бас байсан л та. Тэгээд ер нь арай л нэг жоохон тийм дутуухан уяатай ч юм уу нэг хоол мол нь хөдөлсөн тийм ээ. Тэгээд нэг жоохон жичирдэг. Яг гарахтаа тэгдэг байхгүй халдсан мөр чинь. Тэр юунаас болоод жичирээд байдгийг? Ер нь бол яг нэг нэгдүгээр сэтгэл зүрх дутуу байхад нь олон тавьсан, олон тарлсан тийм ээ. Тэрнээс болоод эхлээд зүрх нь нөгөө чинь яа тэр зүрхнээсээ болж мөр чинь мэдээж талбайн зүрхэн үдтгэж чинь ойрхон баа хоолой хөдлөх юм. Энэ 2 3 наад сэтгэл хөнгөнтэй бүсэл зүр одоо 2 3 удаа уралд яг тиймэрхүү морцсон байхгүй юу? Жохон нарийнхан тухайн тиймэрхүү харагдаа. Тэгтээ төрүүлчихэд байсан. Тэгэхээр би ер нь жоох энэ алдааг нь засаад тавих юм бол энэ их саймар байна. Дотороо удмын мотод. Энэ өөрөө тэгтээ морин бас сайхан
уртлаг дуухан. Сайхан дуухан мөх өргөнтэй. Даалгыг том том шүү дээ. Мар нөр. Тэгээд ерөнхийдөө яг зориготойгоо нийлж яаж байгаа л би яг зоригоо мань өөрөө бас адуу үржүүлсэн байсан. Анх нотны хэлдэг ярьжсэн л да гэж. Багш нь бол нэг актер мөр бол авмааргүй байна. Одоо энэ үржүүлсэн адууныхаа үр шимийг үзмээр байна. Тэгээд би яг Сүхбаатарт явж байгаад би чамаарууд ганц морил авахулмаар байна. Хоёлаа халзан морийг авахулмаар. Зүүн бүс хязгаарлан төрүүлсэн байсан л да. Тэгээд бид хоёулаа ч үзье л да тэгвэл. Тэгэл очиж үзсэн яг тэр үйл наад цагаан мараас хойш баха. Хойш. Хотлоо гэж өмнө юм бэ. Тэгээд бүсэж чиж очиж талцсан марч нэр. 12 сараас хойш. Тэгээд нэг хүч мөчн хөдөлсөн адуунд нэг жоохон хүмүүс юм байсан. Тэнтэр очиод чуукыг дагуулж үзчихсэн. Бид нар чуукамко бид нар олон жилийн найзууд ах トゥ нар болохоор үннээ ирсэн л да халзан мараа нэг жоохон хойшод олоод байгаа юм. Тэгээд одоо хүүгээ явахд бол зүгээр яхаа өглөө адуундаа ирээд яхаа байж байгаа хөдлөлтөж жоохон хойшод олоод байгаа маа гэж. Тэгээд нэг талзан марч хоёроо жоохон тиймэрхүү нэг зоригоо минь харж нэг актер тийм тухайн үед бол нэг актер яагааг үлдээ. Яг гэхдээ чинь тэр үед яг надад чи өөрөө л мэдгэжсэн л чи өөрөө л мэднэ гэж юм да. Хөлн юм байгаа гэдэг хэлсэн юм үү те? Зоригоо би тэр цуг байхад хэлсэн. За. Тий. Тэгээд яг би тэр биед ирчээд буцаад халзан марыг авахгүй би явсан байхгүй. Тэгэхээр зоригоо минь тухайн үед надад араас уцсаж ирсэн байхгүй. Өтгөө яах вэ гэж чи сайхан үзээрэй хөл гарын сайн үзээрэй гэж. Тэгэхгүй унаач болтгоо үзэхгүй та гэж хэлсэн байхгүй. А чи чинь нэр нь өөрөө мөрөө унж урддаг. Унаач болтгоо үзээрэй хөл мөл нь болохгүй гэдэг. Тэгэхээр би яах вэ чи үзээр яг тэр миний тоогоогүй л дээ нэг актер онцсон юм байгааг болох. Тэгээ авид ирсэн. Тэрний хөлийн яах вэ юм тэгэнгүүт баачиг манлаа гаргах болсон л та. Тэ. Зооны ороо гэдгийг баачиг харахтах болоод. Баачиг ах манд хоёртой тэрийг. Тэгээд дахиад оглоогүй шүү. Ямар ч давхар надад мурцсан юм. Тэгээд оглоогүй тэр их таарсан баачигын тэр баачигын үзүүлсэн чинь зооны араа гэдэг юмд энэ юу юм орчихор ингэдэг юм аа баачиг хатгасан. За зүүн бүс төрүүлсэн. Удан бол сайн гэж та мэдээд байна. Гэтэ зүүн бүс төрүүлсэн давуу талтай хөл жоохон доголс. Хурдан адууны хөл гэдэг бол хамгийн чухал зүйл тий. Тэгэхээр тэр хөл асуудалтай. Тэгээ ер нь халзан морийг одоо хэрвээ нуусгшуулбал тухайд ямар үнэ хашаар нэмэгдэжсэн бэ? Анх авахаас өмнө ер нь халзан морь бол өөртөө айхтар. Гэхдээ бол миний авсан өртгөөс өндөр сонссон байсан халзан морь. Зүүн бүс төрүүлсэн намар нь хэд хэдэн авах гэж очсон юм байл. Ер нь. Яг халзан морь 50 сая ирсэн мөр шүү дээ. Тэгээд тэр үед бол яг гэхдээ тэдний өөрсдөө юм хэлээгүй дээ. За ийм өртгөөр яг бид нар бараг хуурах туу шүүсүүд юм чи. Тэр бямба гэдэг байгаа нь миний бүр үзээгүй найз. Зүгт тэр өвсөн бямба гэдэг миний найз. Тэр бид нэр яриад одоо би халзан морийг авч уймаар байна. Улсад одоо ингээд үзмээр байна. Авнаа 50 сая авнаа. Өгөөл гэсэн. Тэгэл олон найзрал тэмээтэй дотроо хамаагүй чи найз дотроо гэж юм чи өгөө л гэсэн. Тэгэл аваад ирсэн мэт л. За тэг ямарчсан ванч бочлон манлагаар хатгуулаа хөл бол асуудал болсон. Гэтэ нөгөө сул одоо дутагдaltaй талууд бол байгаад байгаа шүү дээ. Хоол амар хөнгөлөг сэтгэл хөнгөмтэй. Ийм адуу ер нь яаж үйдэг юм бэ? Энэ бол бас төвөмөл асуудлуудын нэг шүү дээ. Тэгээ ер нь яг хуу алзан марч нөгөө их тармаар зүүнтлэх жигт манайх зүүнтлэх жигт тарлж үйдэг тий ойртохгүй болж үйдэг. Тэгээ тэрэндээ бас яг халзан марч яг биел дотроо яг боддгийг. Яг хэрвээ тэр чигээрээ тэнд уягдаад байсан бол халзан мар бүзүүрээд соёлон болоод газар тавигдана. Ихмэр бол бүр хол уралтан тийм ээ. Тэгэхээр бол ер нь яг тэр үеигээрээс яг эвдэрж исэн морил та. Яг хязаалан шүдлэн мөдлөө үед бол газар нь ойрхон болох нь хоол нэг актер яг гуралж болоод байсан. Ихмэр соёлон мэйлэн болоод ирэхээр заавал хоолны асуудал уян ороод ирнэ тийм ээ. Тэгээ яг тэр үедээ л ирсэн л баг зүг өөрөө хэлжилсэн л дахаа ер нь жоохон чичирж бичрээд байгаа шүү ер нь бол. Тийм тэгэхээр жичрээд мортохоор төрүүлчихэд байх ингээд манаа нэг үуч. Тэгээд хэлсэн байхгүй. Энд ид мөрөд л тэгээвэл тэгээ ерөнхийдөө энд ирээд бас гидсэн болохгүй байсан юм аа. Юм л тэгэл би 2 3 надандаа татуулж авсан шүү дээ. Тэгээд тэр хэд ч үр хангаа бүс болсон. Дүнжин гар морд тэгэхээр үр хангаа бүс болсон. Шагагийн хөрмөр зөрөд хөрмөр шааригддаг гэж буйд бид нар шааригдсан л та. Отгоноос ингээ хэрмэр төрүүлсэн бүр хангаад. Сэргэлэнгийн одоо хэрмэр. Тэгээд талзан морд соёлмөр очсон байхгүй. Тэгээд очиод ачлалтандаа очиод бүр нарийсаад тэг мордуулаагүй. Тэр надан дээр. Болохгүй гот. Тэгэж мазаргууч дотор бодож лээсэн хал да энэ одоо бас ургамар авсан байж бодсон ч яхад хоёрд. Тэгээд 10 гард очиж уралдаад 10 үед дээр яваад жагаад бас үлдэнгүүт нь татаад авчижсэн юм. 2 3 надад татчих авсан юм аа гидсэн болохгүй. Тэгээд хоолоо өвчөөлсэн үү? Тэгээд ер нь хоолны хөдөлж байгаа юм гидсэн болчихгүй байсан. Тэгээд ар хангаад нэг очижсэн бас. Тэгээд одоо манай санжаа авраг идээд очиуралд санжаа биднээс цуг дагсан юм аа.
Тэгээд яагаад тэн чинь яг тэн чинь арай 2 3 татвалц арай гайг болсон. Уралдаад 10 хэд дээр явсан юм надад. Алдсан шүү. Тэгээд би дими юм яриад одоо санжаа хэднэс дими юм яриад би энийг одоо энэ жил улсын наадамд төрүүлэх гэж байгаа соёл шүү дээ гэдэг. Тэгэхээр бол хэлжсэн шүү таалцсан бол. Сумын наадамд 10-аар тавьчих гадаагүй. Тэгэхээр санжаа манай хойд над бол хэлээгүү. Би дотроос үлдэн хэлжсэн санжаа. Солиот юм ярих батгүй одоо суманд төрүүлэхгүй байгаа юмыг улсад төрүүлэх нь аягдуулна гэж яриад байгаа юм. Тэгэхээр санжаа манай бас өөрөө би улсад төрүүлэх гэж төрүүлээ шүү гэж ярьж ирсэн. Би тэр бас тэр юм санаадгүй юм ярьсан юм бас хойд биелсэн л тэгээд би яг алзан морийг бол яг гидсийн тавиад юм болчих юм бол ер нь сайн уралдны дотор бол мэдээдсэн л та юм л. Тэгээд ер нь цог 100 ногоонд гараад ер нь бол зөв нэгэнж гарсан да ер нь. Тэгээд ер нь бол сэтгэл нь тийм болцсон болохоор алзан морийг морьтой ажил хийж болтгоо. Хангаар мангарыг хүртэл морьтой хийж болтгоо. Тэгэх юм бол өөрөө тэгэл ер нь хоолны хөдөлчихгүй. Гидсэндээ их голхоо орчих гэдэг юм л та. Тэгээд зунаа тэгээд ерөнхийдөө актер юмтай нийлэхгүй ганцаар тэгээд шууд сунгаанаас л хордон байсан л да алзан морь. Тэгээ ер нь уралдсан төрөл. Та тэгээд ганцаар нь одоо тэр сэтгэл нь тогтохгүй тэгээд хоол яваад байгаа гэвэл ер нь ажлын ганцаар нь л хийж арга хэмжээ авсан. Ер нь өөр ямар арга авсан бэ? Тэр хоолын тогтоох. Ер нь бол сэтгэлийн тогтоох нь яг хөө тэр нь одоо тэр 9 шатын тэр одоо им тарай мэрэ бол тийм бол автоматар болохгүй шүү дээ. Тэр яг өөрт нь бол яг одоо баг тарлахгүй. Хоёр дэх юм бол арай нэгхэн тийм ээ. Жохоо нэгнээс жоохон сөргөөж уйх мэхтэй. Тэгээ болж өгвөл одоо өөрийг нь одоо дийлдэг юм нартай тийм ээ. Одоо ирлизмэр багтай тийм ээ. Тэр үчиг хилдэлцэх оролдож байсан шүү дээ. Тэгээ ер нь бол жоохон тийм өөрөөс нь өндөр цустай хурд ихтэй юмтай нийлүүлэхгүй байсан л таалцмаар ер нь л. Тийм ер нь жоохон цөөхөн өөрийг нь дийлдэг юм нартай тахгүй л. Эсвэл ганцаарчилсан ажлыг гэдэг хаар бас одоо ажлын зүг болж байгаа юм. Одоо ингээд сэтгэл нь хөнгөрчихсөн одоо ингээд нэг жоохон тийм байгаа мөр шүү дээ. Тийм байрыг бол ер нь бол болж өгвөл юм олон юмтай нийлэхээр нөгөө чинь за одоо ингээд уралдах гэж бодоод төрүүл сэтгэл нь явж байдаг. Цөөхөн морьтой яг арай цөөхөн ч юм уу одоо ингээд ганцаар ингээд тавхиналдахгүй байх гэж морьч яах вэ? Сарай 50 болчихдог л та. Ер нь бол тийм мөрийг бол ганцаар ингээд голдуу тавхиулаад байгаа болохоос хангарыг хийгээд байгаа гайгүй. Тэгээ сунгайг бол заавалчгүй юмтай нийлэхгүй болохгүй. Харин тийм. Тэгэхээр ч нөгөө сунган дээр за яг хангар дээр ганцаарчилж байгаа үедээ бол сэтгэл нь тогтоод хоолн байгаад. Сунган дээр яг уу жижигэр яг уу. Манайг яг алсаасаа нэг зөврөөд байгаа юм чи тэгээд яг жоохон зөврөөл гизээ тавиал тийм ээ. Гайг болоод байна л та. Тэнгүүд яг сунган манган дээр тиймэр хийж одоо ингээд суудаг штэ. Мөр суугаад өгдөө штэ. Тэр үед нь ингээд хүмүүс чинь балбаал ингээд аваад явчихдаг штэ. Дихгүйгээр бол нэг суусан газар татж аваал тийм ээ. Тэгээ юун жоохон аль болохоор нэг сэтгэлийн тайван байлгаад ах юм бол яг уралдаа сурцсан сайн морьд нь бол тэгээд яг такула дахиад явчихдаг юм л та. Алзан морь яг тиймэрхүү юу гарал зарчмаар л юм жоох. Яас ер нь. Өөрийн алхахаар өөрөө дийлдэг юм нартай хангаар хийгээл цунгааны ялчгүй нийлүүлэл ер нь бол яг ирлизүүд хойд цунгадаг байсан л да. Болж игэл тэднэр дээр аваачих очихгүй аваачихгүй. Тэгээ яг гиз мэдсэн сүлдээ тогтоод янз юм басан л. Ер нь сүлдээ улсад морд зардахтаа бол харин гиз мэдсэн бол янз юм мордсон шүү дээ. Би шалзан мөрөж чинь улсад мордохт нь бол бараг яг одоо бол яг тэр үе дөрөв нь бол нэг байгаагүй. Нэг яг дөрөв нь нэг байгаад нэг байсан бол халзан морыг бол тэр үед бол би төрүүлнэ гэж бодож байсан шүү сая юм байна. Тэгээд яг нэг үед нь бас арайч хүндэр цустай тийм ээ. Тэгээд ирлизүүдтэй ариг төрүүлдэг юм настай үлдсэн л дээ хөрх юм. Тэгээд зүүн бүс төрүүлсэн мэт. Зүүн бүс ч очоод тал төрүүлсэн. Ер нь одоо давхар уян мөн дээр бол ийм гидсэн хөдөлдөг адуу мадуун дээр давхар уян дээр бас анхаарах зүйл байх уу? Гайгүй юу? Харьцангуй бас арай гайгүй болчихдог. Гайгүй болчихдог. Өөрөө нөгөө ханаад ажил нь ханаад бэлтгэл нь яг өөртөө ханаад ирэхлээр бас хамаагүй өөр болчихдог. Гайгүй болчихдог. Сайн ярьж шít нөгөө зэрэг маань бас юу гэж бодож байсан бол нөгөө 2 3 ч наадам даваад үлдчихдэг тий. Тэгэхэд одоо бас юутай юм чинь тэгээд улсын наадамд харигдсныхан дараа ер нь юу гэж хэлсэн бэ? Ер нь бол яг маань зөргөж нэг учиргүй нэг хүмүүс нэг одоо нэг тегинг гэд яагаад байдгүй шүү дээ. Ер нь бол тийм байхгүй. Гэхдээ бол надад яг чийж одоо буруу морж авцсан гэж хэлээгүй. Зайлвал. 2 3 би дотроо л яг хойд явчихсан. 2 3 татуулчлаа тийм ээ. Зүүн бүсрүүлсэн. Тэгээд болохгүй мөр авчтаа даа явуулсан багтаал явуулчихсан. Тэрнээс улсмаас зөргөж тэр үед 2007 онд хандгай хэрэг улсын харигдуулчаад 9 жилийн ард дээр дахиад соёлын харигд басахгүй. Тэгэхээр 9 жилийн ард дээр тэгээд тэр үед яг бас би яг өөрөө бодсон соёлон гавьд ирсэн. Тэгээд тухайд тэр чинь нөгөө дөрвсөн ч гэсэн надад бол тэр чинь баг дөрвсөндөө ялгаагүй байсан л та. Ер нь бол зарим нэгэн одоо оноохоос эхлээд хүмүүс хүлийн зөвшөөрсөн юм чи тий. Тий.
Тэгэж яг тийм солонд студент орсон байхад онаах та би онаах дээр мэрэ гэж онаах гэжсэн юм. Ер нь Марияг яасан бол ер нь халдсан соёл юм нэг харъя ямархуу соёл ямар адуу байдгийг харъя да гэсэн. Ер нь халдсан соёл нь уулын төрүүлсэн шиг байна. Тэгтээ яг хөө тийм нэг тэд дөрөмнийг болоогүй тэгжсэн юм чи та. Тэг яг тэр үедээс салаад зүүн бүс бараг километр төрүүлсэн шүү дээ. Соёл нь очоод. Таны хоёулын халдсан морины тухайд, хээр морины тухайд ярихад тар одоо нэг зүүн талын адуу тараар голдуу үйдчихсэн учраас сэтгэл хөнгөнтэй гэдэг хоёулын дээр нь давтагч юм л дээ. Тэгэхээр ер нь бол бас тарыг тэр болгон одоо мэдээж дааган дээр бол тар хийхээс аргагүй тараар голдуу ажиллана. Бусад насн дээр ер нь ингээд бас тэр тарыг бас болгоомжтой чухал бас тийм адуу тухайн адуу өөрөө жоохон сэтгэл хөнгөнтэй явах юм бол тэр бүр ингээд өдөөгд өгдөг юм болов гэж бодогдож байна. Зөв үгүй юу? Энэ тарч мал яг бүр их мөр хөнгөн сэтгэлтэй халзан мор зэрэг бол ганц тарлаж байгаагүй. Зүүн бүс төрүүлж тарлаж байгаа улс дайрагдсан тарлаж байгаа юм л яг тэгтээ тэрнг өөр сэтгэл нэвчсэн тийм тарлаж байгаагүй. Тэр галтар морийг бол тарлаж марлаж ирсэн. Тэр галтар мор хоолны хөдөлдөг байсан. Тэгтээ яг сэтгэл нь хөнгөн. Тэгтээ бол халзан мор шиг хоол хөдөлдөг байсан. Ер нь яг тар яг хандсан үедээ бол бас биеийг ахуулах гэж тийм ээ. Тэг тиймэрхүү нэг жоохон хурд мөр цуулах гэж ханамал боцсон үед нь бол тарлаж болно л да. Марийг бүр болохгүй бол биш. Ер нь бол их насны морь зорд бол ер нь бол тэгтээ бас нэг онцлог бас хийхээр ажил биш л дээ. Бага дунд л юм гэхээс бол их морь зорд хол уралдан тийм ээ. Тэгэхээр тэрний сэтгэл зүрхийг төрүүлж явуулах хэрэггүй л дээ. Ер нь айлхаар тайван хоолтойгоо тийм ээ. Сэтгэл нь тайван явах юм бол их морь чин тэгээ хол замыг туулна шүү дээ. 40-50 км чи. Дүнжин гаравт чи яалаа? Халзмарч. Халзмарч дүнжин гаравч мартаагүй. Би алиг нь хандураад холмор таандраад л. Тийм ээ. Хөрөөлтийн холморыг төрүүлдэг жил. Тийм би дэ өвлийн үеийн талаар гэдэг бодож байсан байхгүй юу? Энд чинь 16 онд улсад айрагдаад зүүн бүс төрүүлсэн. 17 онд яасан бэ? Кавчиг мөр үндэсээ. Тэгээд 7 тамир 18 онд Исэлц алтаа онд шуурвал. Усад эслээд тэр нөгөө хоолунд тогтохгүй сэтгэл тогтохгүй асуудал байсан уу эсвэл өөр юм байсан уу? Эслэгтэй юу? Тий. Энэ яг нөгөө хоолунд нэгдүгээрт бас тэр бас нөлөө бас байсан. Хоёр дахь юм бол хавчиг мөр өндцсөн байсан. Тэрэндээ жоохон дутуухан байгаад байсан. Нөгөө өвөл нэг актер наадам болчихгүй ажил хийж чадахгүй байна. Энэ усад нэг жоохон дутуухан байгаад байсан. Тэгээд алтаа он дээр үл сайхан имхрээд очсон уу? Алтаа онд бол ер нь бол гоё болоод очсон шүү дээ. Ер нь бол бас алтаа онд л яг хүүхэд нэг жоохон зөв унцсан бол жоохон алтаа онд би яг бас халзан мөрийг 3 хязаалан соёолон бас их мөр зүүн бүс төрүүлчих байсан л та. Их хол салаад хүүхднээс барьж оруулахгүй яваадсан. Оо цаана маань их хол салгаа явцсан. Тэгээд шинэ хүүхд юм уу? Хүүхд нарай нэг жоохон өөрөө мөрөн жижигхэн барингууд нарай хүүхдийн жоохон арай хөнгөх тавьчихсан чи тэгээд хүүхд нэрээс хорихгүй уралдаа тэгээд зам дундалж мундлаад бас айгүй хасаасан шүү дээ. Тэгээ яг үзүр дээр ирээд тэр хоёр бас яатсан. Тэгээд 2018 оны алтан очин бас их халуун өдрүүдэд болсон. Тэгээ соёл мөлөнгийн уралдаан чинь их мөр тэгтээ ихэд их өглөө морцсон. Гайгүй. Их мөр гайгүй үзсэн байх тийм. Их мөр өглөө морцсон. Халуунд ягаа соёл мөлөн дээр ч юм бол нэлээд олон соёлын өвөтэй тэр бас хэцүү болсон шүү дээ. Тэгээ их мөр чи өглөө мордохоо гайгүй байсан. Тэгээ алтан онд бол гизг үзэм хөтлөгөө. Ер нь бол тэгээд соёлонгоос хойш юм дахт гизг үзэм гайг болсон байсан шүү дээ. Яг битэрч бас нэг нэг эвэг болдог болсон байсан. Олонт нэг айхтар нэг хилдиз мэрлистэй нийлэхгүй тэгсгээд өөрийнх нь дийлдэг мөрднөртөө таккуулаа л гэх юм. За их насны мордын уян солиго дээр хоёр төлхөө голдоо ярьчлаа. Тэгээд бага адуу бас батгүй бол бас сайн үйдэг. Тэр нэгээ харуулсан. Төрийн наадамд 2 жил дараалан одоо төр хүртлээ шүү дээ тий. Гамэрийн хар үрийг одоо 2 жил дараалал төрүүлдэг гэсэн. Бага адууны уян солигон дээр ер нь бас юуг анхаарах хэрэгтэй байдаг вэ? Тэгээ бага адуу бол яг бодвол их мөр зөрдийг бодвол арай эвдрээгүй байгаа тийм ээ. Эвдрээгүй ер нь бол бас хоол молоо хөдлөх нь гайгүй. Тэгээ яг энэ уяах зарчим нь бол нэг яг даагнаас басна. Одоо тийм ээ одоо нэг хангар хийдгэрээ хийн тийм ээ. Яг зайн одоо хол ойрын л тааруулаад одоо ихнүүдтэй арай олон ханалтуулах юм уу тийм ээ. Бага адууг арай цөөхөн ханалтуулах юм арай километрийн наашаа юм уу. Тэрсэг зарчим нь бол яг л нэг л дээ эдний бол. Хүмүүс болохоор одоо ингээд ярихтаа бол их мөр азар одоо ингээд соёл ингээд тийм ээ. Арай өөр ингээд яаж үйдэг вэ гэж яриад байдаг шүү дээ. Тэрнээс яг тэмтэнш бол яг зарчмууд нь л нэг. Тэгээ яг одоо нэг
насаараа зайнууд нь одоо их мөр 22 уралддаг тийм ээ. Хязаалан 18 гэдэг. Тэр шиг л яг арай зайнуудын ойрхон хийх хэрэгтэй байхгүй юу? Энэ бол тэрнээс бас яг л одоо даагвал өөр хамаагүй өөр тарлаа тийм ээ арай нэг жоохон тар маягаар бичдэг. Тэрнээс шүтлэнгээс дэш бол юм зарчмууд нь бол ерөнхийдөө бас нэг л дээ. Тэрнээс хүмүүс тэгэхээр бас их мөр нэг өөр юу өөр соёлын өөр мөр ингээл яхас. Ер нь бол яг зарчмууд нь яг нэг л жигмар арай зайг нь холоор эдлэгийн нараа их мөр илүү эдлэн тийм ээ. Тэр мөрн л өөр болохос ерөнхийдөө юмнууд нь нэг дүрм бүтээл эдэлтэй. Шин цагийн адуу буюу одоо нэг хүмүүс яриад байдаг нэг цустай адуу бас их сайн авж байгаа. Ер нь тэгэд энэ хүмүүс ойлгохтой юу гэж ярьдаг вэ гэхээр ойлгоод байдаг вэ гэхээр ер нь цустай адуу бол бараг нөгөө нэг өөрөө бэлэн тохиолтой юм чинь бараг уяачи гар ороогүй житл өөрөө сайн тохиод байгаа юм шиг гэсэн нэг юм ташаа маяг ингээд ойлголт байгаа гэдэг. Ер нь шин цагийн адууны бас уяас ойлгох амар онцлогтой тэр тухайд нэс. Тэгээ энэ шин цагийн адууч бас ялгаагүй л тийм ээ уяа даадаггүй бас байна. Яг эднээс чинь бас яг Монгол адаг бол жоохон арай хурд ихтэй. Бэлэн гэдэг. Одоо надад ч юм бол Монгол адаг бол бас арай хөл гарна тарган тавьчих юм бол амархан төлөв болно шүү дээ. Тийм. Жимс хөл гармарандаа эмцэх гэн шүү дээ. Ер нь бол. Тэгэхээр энэ чи уяа орохгүй гэж байхгүй л дээ мэдээж. Уяа орно ялгаагүй. Ер нь бол Монгол адуусаа ялгаагүй уягдаад уяа мэ даан шүү дээ. Ер нь бол. Ер нь яг тарган тавьбал амархан хөлөг болно. Өөр бэлий явдаг хурд ихтэй учраас. Тэгээд ер нь дөрөв нь бол яг одоо Монгол адуутай яг л ялгаагүй уягдаал яг темп өндөртэй явна. Тэрнээс яг л Монгол адуутай ижлэхэн уягдаал ханаар таккул маккул гэдэг эдлэгээ мэдлэгээ гэдэг бүхэл нэг. Тэрнээс одоо шин цагийн адуу бараг тань дижээ тарлуулж байгаа таккулчдаг тийм ээ Монгол адуу эдэлдэг тийм биш л ялгаагүй. Би бас өвлийн үеийн талаар гэдэг юм одоо ч яг өвөл мөр уралдахгүй л байна л да. Гэхдээ нэг өвлийн эдлэгээ уналгаа гүлүүд уяач ингээ хийгээд зан сурчсан даатцсан. Дээрээс нь өвөл заавал унж эдэлж уралдуулж ээж цуны үеийн илүүтэй амжилт үзүүлж байгаа учраас тэдгээр уралдаан байхгүй ч гэсэн ажлуудаа хийгээл ах шиг. Тэгээд тэрний талаар яхад тэр хул морны талаар асууя гэж бодчихсон. Хаврын уралдаанд ер нь морь уралдуулахад хаврын уралдаанд зориулж уйхад тий цуны уралдаанд морь уйх талаар хоёлоо хийхдээ улсын наадмууд ярьсан учраас яригч. Хаврын уралдаанд одоо яг хаврд уралдана гэсэн морийг уйхад бас уяаны зөрүү байх уу? Ер нь өвлийн уралд хаврын уралдаанд уйханд уралдуулахын тулд яаж үйд юм бэ? Одоо нэг болон дүнжин гар мөр болдог байхт байсан үү? Хаврын уралдаанд. Гэхдээ яг хаврын уралдаанд чинь ер нь бол өвөл намарс ялгаагүй эдэлгэрээ эдлээл. Тэ намар одоо цас оронгууд ордоо шүү дээ. Цас ороод анхны тасмаар бол нэг жоохон морьмол улдах нь байгаа болоо жоохон хүүтрээ дэрнгүүд морьтой сайхан эдлээд гүйцэд одоо хорийг гаргана. Одоо хүмүүс усыг гаргана гэдэг байгаа шүү тийм ээ. Тэг гүйцэд сайхан усыг гаргадгаараа гаргаал. Тэгээ сайхан эдлээд сайхан нэнгилж явж байгаа. Сайхан өөхгүй болгож байгаа. Сайхан тэжээгээл тийм ээ. Сайхан тэжээд сайхан тэжээлийн бэр суулгаад хаврын мөр. Зуныхаа морийг бодвол арай нэг жоохон бяртаан жоохон хавар бас жоохон тамиртаан явах гэдэг тал байдаг. Тэгэл ерөнхийдөө өвөл хаврын мөр ялгаагүй бэлтгэлтэй эдлэгээ. Одоо ер нь бол яг 100 хавар эдэлсэн морьднууд бол 100 амжилт гаргах нь хамаагүй дээр байдаг. Ер нь үл тахгүй одоо яг өвлийн байхгүй болохоор хүмүүс морьдонд хавар нь эдэлчихэд байна л да. Тэрс яг дүнжин гар мор болоод өвлийн уралдаан болдог үед бол ер нь дүнжин гар мор сайн тавьсан морьднууд чинь 100 сайн тавьдаг шүү дээ ер нь бол. Эдлэгээ сайтай бэлтгэл сайтай болохоор. Ер нь одоо ингээ хөдөө орон нутгаар ч гэдэг юм уу явж байгаад тэнд явж байхад хүмүүс одоо бас одоо нэртэй төртөө сайн уяач явж байна, морьд нь сайн давхиж байгаа мэй гэл өөрийнхөө мэдгүй чадахгүй мэг асуудаг. Дээрээс нь одоо нүүр ном гэж нэг зүйлээ. Хоолойроо хүмүүсийг холбдог. За дээрээс нь бас асуултууд байдаг. Ер нь залуу уяачаад танаас одоо уяаны арга барилын зөвлөгөө авъя гэж байгаа хүмүүс ямар асуудлыг илүүтэй асуудаг юм. Өөрөөр хэлбэл хүмүүст ямар асуудал илүү уяачаад тулгамддаг юм шиг байна вэ? Тэгээ хилэн хатаад тэгээд хүмүүс тэгж ярьдаг. Хоёр гэх юм бол тийм нарийн асуудлыг их ярьдаг байхгүй. Энэ хил хатгыг их яриад байгаа хүмүүс. Яагаад ер нь хилэн хатчихдаг юм болоо? Энэ бол миний бодлоор бол одоо яг ингээд үзэж байгаа амьдрал дээр үзсэн юм яаж хат бол за жоохон болоогүй морийг төрүүлээд такуулчихна. Такуулж шүү дээ одоо нэг арай нэг өөрөө болоогүй багт нь хангаж такуул хийгээл тийм ээ. Тэгэхэд бас нэгдүгээр тэгээд байгаа. Хоёр гэх юм бол одоо тэр тэгвэл бас аавал нь хотын хүмүүсээс хүмүүс нэг асуудаг шүү дээ. Хамгийн өднөөс нэг асуух ганцхан юм нэ. Мөр яаж үйдэг вэ гэхээс ямар тариа хийдэг вэ асуух гэдэг байхгүй. Тий ер нь
Тэгээ ер нь одоо нэг хүмүүс нэг сайн гэх юм бол тэрнээс одоо болоогүй ягаад ч үгүй такуулаагүй идлээгүй мөрөнд хөдөөнийхэн ч одоо витамин хэрэг амар хийдэг. Тэр витаминээс аяг их болт юм л. Ер нь бол одоо болоогүй идлээчгүй ягаад ч үгүй мөрөнд чинь л одоо тэр л угаасаа хүн болго асуудаг байхгүй. Хөөш танаа над бол тань болж ямар тариа хийгээд такуулаад байна. Тийм. Энэ л хамгийн буруу байхгүй. Мөрөө идлээгүй такуулаагүй жиж ягаад ч үгүй жиж витамин тариа хийгээд байдаг чинь. Хамгийн одоо морь идэх боломжтой газар үйж ш тэ. Тий, ер нь бол тий хөдөөж бүр амарч тий. Тэгэхээр тэр витамин одоо ихтгэхээс бас болд юм шиг байна. Ер нь. Тэгээ хоёр дэх юм бол яг бас дотор халуун малуунтай морь зөр бас ам хил ам гатдаг. Иймэрхүү шалтгаануудаар л ер нь гээд. Морь хил ам гатдаг. Цаа ирүүл байгаа морь яг өөрийнх нь эдлэгийн зөв эдлэгийн хандсан морь зөр хил ам гэж хатахгүй л дээ. За, түгээмэл асуултуудын тухайд хоёлаа бас нэлээд удаа ярьсан юм чи. Танаа одоо ганц зэрэг алдарт хоёр бол нөгөө гэрээ дуусна уу? Эсвэл одоо хамт морь уяалгаа юу? Тэр нэг юун дээр битэр ч анх нэг 5 жилийн гэрээ байгуулад яа гэж ярьсан гэдээ ярьж идэв шин. Яг зэрэг үетэй яг цог яг нийлээд нэг 5 жил болын хоёлаа цог яг нэгээд хоёулахна болъё гэсэн бод биш дуус жил гарсан болж байгаа шүү дээ. Тэ нодлон дууссан ч битэр чинь тэр харыг хязаалан төрүүлээд намар нь битэр чинь тэгээд. Гэрээ дуусгарууллаа. Ярьсан ятаас. Одоо ер нь Батхуу ямар хүний морийг үйж гэнэ вэ? Одоо 3-4 хүн байгаа. Тий. Манай Алтмуулгийн хата. Байна. Дээрэс нь Мукаир гээд ах байгаа. Тий. Одоо өөр хангаан Бямсрын гэдэг. Ямар Бямсрын? Хоёр нөгөө хар морьтой Бямсрын л биш. Өөр Бямсрын юм уу? Тий. Өөр Бямсрын. Өөр ханга улаан дэлтэл бол манай өргөн гэдэг шиг. Бямсрын гэж танихгүй даваахан болох тэр цог манд баягаад идэгтэй Бямсрын шаргаа цаг мацрахтай. Үлдсэж авах болохоор сайн мэдгүй нэ. Тий. 4-5 хүн байгаа ерөнхийдөө. Гал оргиоч гэдэг нь танаа гал юм уу? Эсвэл ганц зэрэг мандлайн гал юм уу? Алдарт. Энэ оргиоч гэдэг маань болохоор ер нь бол манай өөдөө ах миний багш. Багшийн маань ерөнхийдөө яг оргиоч шарга хайрхан гэдэг тэнд морь үйдэг гэсэн л да. Би тэнд ч яг хэр морь зөрөж төрүүлсэн л да. Тэгээд тэр хайрхны маань нэр тэрүүгээр л галынхаа нэрийг ер нь өгсөн. Тэр одоо ингээд таныг бас таны талаар одгорлохоо ярьж байгааг сонссон л да. Манай Батхуу бол маш хөдөлмөрч ер нь адуунаас одоо ууж байгаа мордоос бол холддгүй юм шүү дээ гэж. Энэ бол одоо ууж хүн дасна хамгийн үнэт чанаруудын нэг баг л та. Та өөрөө ер нь бас өнөөдрийн өндөрлөх хэдийгээр одоо хар багаас одоо удам данцсан одоо тий аав тань морь үйдэг ч юм уу морины яг дэргэд ингээд бүх зүйлийг харж өсөөгөө ч гэсэндээ өөрөө хүсэл сонирхол тэмүүлэлээр явсараад өнөөдрийн амжилтанд хүрсэн. Үүн төрөхөд одоо би нэг ийм одоо зан чанартай гэдэг юм уу ийм зүйлүүдийг дадлуулгасан өнөөдөр намайг бас амжилт гаргахад нөлөөлсөн юм а гэж хэлвэл өөрөлдөл энийг нь бас залуучууд бас ер нь бол одоо морь уяхыг манай уяны эрдмийн бас сургалтууд явуулдаг. Тэгээд ингээд залуучуудын түгээмэл хандлагыг харж байхаар ерөөсөл юу юуг л морь айрагдуулчих юмсан төрүүлэгч юмсан л гэсэн нэг ийм л юмнууд байгаад байна л да. Тэгээд бас түүнээс өмнө ийм дадлуудыг суулгаад ийм юмнуудыг хийх хэрэгтэй байдаг юм а гэдэл ингээд хэлмээр санагдаад бас амжилттай уужтаасаа түүнийг нь асуудаг. Ер нь яг амжилтанд хүрэхэд бол яг нэгдүгээрт одоо энэ үржил байна тий. Өөрөө сайн адуутай байх хэрэгтэй. Ер нь одоо муу адуугаар бол яг одоо муу адууч яг ерөнхийдөө тавьдаа удам муутай муу адуугаар хүн бол 1000 сайн өнөр уйлаач ер нь амжилт нь гарахгүй. Тэг хүн болго мэдчихдэг байх л та. Тэгтээ нэгдүгээр адуу сайн байх хэрэгтэй. Тэгээ сайн адуугаар уралдах хэрэгтэй. Хоёр дахь юм бол бас яг нэг хүн нэг юмыг сайн чаддаг байх хэрэгтэй. Ер нь бол юм бол би бол тэгж л боддог өөрийнхөө хувийн хувьд. Тэгээ тэрэндээ өөрөө маш дуртай байх хэрэгтэй. Би бол яг хүүхдээ хасаар морин дуртайсан болохоор тэгээд одоо тэр морины ажид бол одоо ерөөсөө тийм залхуурхыг ямарсан тийм бол биш байхгүй. Хоёр дахь юм бол одоо тэр ерөөсөө тийм одоо морины ажилд бол нэг одоо хүн дургүй юм хүмүүс хийхлээр юу яадаг тийм ээ. Нэг яг хүчгүй байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр дуртай юм хийж байгаа болохоор бүх юмд хүч гардаг морин дээр бол. Тэгэхээр энэ яг тэгээд дээрээс нь өөрөө тэгээд хүн чинь дуртай юмд яваад тахаар хүн чинь одоо хүн болгомоор үйц угаас ихээс гарахтай хүмүүс сурсан байхгүй шүү дээ. Тэгээд нэгдүгээрт би бол маш их дуртай байх хэрэгтэй. Дуртай юмдаа бол ямар ч юм байсан маш их хүч гарна маш мэдрэмж гардаг л яваад байдаг шүү дээ. Ер нь бол тэгээд ер нь тийм байгаасаа нэгээс одоо тэгэл шууд одоо автоматар тийм ээ. Шууд одоо ингээл такуулаад тариа хийгээл тийм ээ.
бүр ингээл тийм байхгүй л тийм мэдээж энэ чинь заавал хөдөлмөр орно хүний ууггүй хөдөлмөр орно. Тэрөөс би ч дээрийднээс 10 хэдэн жил би чинь 5 дугаар ангиасаа ерөнхийдөө сургуулиас ягаал хөдөө мал дээр адуун дээр гарсан шүү дээ. Тэгэл тэрнээс хойш мориноос ер нь салаагүй л дээ өдний болтол ерөөсөн. Тэгээд морь тавих гэхэд бас нэгдүгээр төвчээр. Их юм морчин бас ир хүний 3 шалгадаг гэдэг үнэн байж магадгүй л байна. Морийг тэгж ярьдаг чи ир хүний чинь 3 шалгадаг юм аа гэж ярьдаг. Гүгч бол би ч та тэгээд хүүхд одоо ер нь тэр 5 дугаар анги сургуулиас гарчаад одоо л яг энийг ярих заримдаа бас яг нэг яг хүмүүст яг дуртай хүмүүст яг мөр их байгаа хүмүүст хэлж байгаа нэг хэлж байгаа бити шантраасаа гэж л байгаа юм л та. Би нэг хүүхд тахтаг мөр байд өөрөө том бийтэй байсан. Тэгээд яг нэг найз мэзээр өмнөлдөг. Тэгсэн чинь нэг том наадан болоогүй. Манай энэ алтан мод их фулгийн гүүрний хойдод талбахгүй нэг жуулчингууд ирээд мөр уралтна гээд. Тэгээд мөр уралдах юм уралдах. Тэгсэн нэг уургын шарга мөр байсан юм. Тэрийг авч уралдаад би өөрөө унаад өөрөө авч ичиж байгаа. Тэгсэн яг нэг мөр уралдсан байгаа бэлэн байгаа юм чи. Гараад нөгөө чинь тэгэд би нэг 4 дугаар анги мэнт лээсэн баг та ер нь. Тэгэл гараад өнгөлөөдсөн байхгүй. Тэгж байгаа нөгөө чинь суулаа шүү. Тэгсэн би одоо бодох би үлж тэгж би юу гэсэн гэж за борхон миний морийг битээ суулгах шиг болж байна. Тийм хүний тийм дуртай байх хэрэгтэй байгаа ер нь. Одоо яг зарим мэдрэмж нэг яхад зарим нэг морь үе гэсэн ч гэсэн бүр үнэн сэтгэлээсээ бас дуртай биш байна л та. Тэгээ нэг жоохон гээд нэг тий цаг хугацаа өнгөрөх мэхтэй байна. Нэгс яг үнэн сэтгэлээсээ дуртай хүн бол тэгэл яаж хийж яагаад өөрөө мэдрэмж сураал ягаад тийм ажил залхуур тэгвэл Бурхан тэгээ таны гуйлтыг сонссон. Сонссон юм шиг лээ. Хэдэр харсан бэ? Тэгэхэд бол сонсоогүй. Тэгэхэд сонсоогүй. Ер нь игээд бодоход сонссон юм лээ. Тэгээд яг ер нь бол өөрөө мэд тууштай л морил гэхдээ бол ямар ч үед нэг ирэх бол эргэж хардаг. Тэр бол үнэ. Моринд явж байхад бол хизээ вэ те? 1 жил үү, 2 жил үү, 3 жил үү, 4 жил үү тийм ээ. Тэр юм чинь төрийн нааданд бол морин дуртай бол аригдах нь яаж хийж байгаа аригддаг гэдэг боддог юм л. Тэгээ амжилтанд нэг хараад одоо би бол айраг түрүү амжилт гэж бодлого эхлээд өөрөөс нөгөө нэг их тайван те суралцахтаа л анхаар тэгэл нэг мэдгээд тэр үр дүн түргэнэл гэж хэлдэг шүү дээ. Та сая түрүү ярьж л да дуртай сонирхолтой байх хэрэгтэй. Тэр бол хамгийн нэг дур асуудал гэж. Дараагийнх нь бол сайн адуутай байх хэрэгтэй маяг. Батхуу манлаа одоо нөгөө сайн адуу зохицлох тухайд ер нь хэр ач холбогдлоо гэж үржил хэр хийж байгаа вэ? Ер нь бол яг өөрийнхөө хэмжээнд хийж байгаа. Тэ ер нь л яг өөрийн яг өвлсөн бол актер тийм мөнгөн сайн адуу бол байгаагүй. Ер нь бол яг адуун дуртай болсноос хойш ер нь бол одоо өөрийнхөө хэмжээнд бол ер нь сайн гүү гэсэн юм. Ер нь мөнгө алдах юм би гүү авдаг хүн тий ер нь бол. Тий. Ерөнхийдөө адуу зөвхөтөртэй байгаа. Ер нь яг сайн гүүнүүд бол ер нь таарвал юу ч харилдаг бай ер нь. Сайн гүүл одоо сав өстэй тий. Тий. Ер нь бол өгсөж хэлдэг. Ер нь тэр ч үнэн л дээ. Ер нь одоо даагмаг уйж яхад хүртэл арай л их сайтанууд нь том юм дээр гараад ирдэг. 10 даагнаас арай л их сайтанууд нь. Удамтай их сайтанууд нь л ер нь тар маран дээр яг холилдол явж байгаа. Яг нэг том юм дээр уралдаал үзүүр дээр нь очих дараа их сайтанууд нь дийлээ гараад ирдэг. Тэр үнэхээр гүүнд бол маш анхаарал тавьдаг. Тэгээд яг ихнэр дээр л одоо гүү авч басаа л гэдэг. Тэгэл тэгж гисэн ирсэн ирнэл нэг тэр нэг улсад аригдсан морины төрсөн дүү байна. Мэн гэхэд өөрөө ирэхгүй авмаар санагдал. Тэгээд тэр өөрөө дуртай болохоор тэгээд энэ өөрийнхөө хэмжээнд бол хавржил хийж байна юм гэдэг. Тэгээд энэ улс төрөлтийг харуулъя. Тэрийг харуулъя. Миний холгор хийрээ төл. Тэгээд би тэрийг одоо би тэр нийлмээр яаж байж захта тэрийг өмнөөс надаас яах вэ бас миний мөгөөд тахт би яс мөгш болохгүй чадахгүй ажиллахгүй тэгээд тэрийг мөр эсэлж яхад холгор хийрээ бэлгэлж ийсэн. Тэгээд дааганда яг нь сөнгө туранхаахан байсан чинь бушгүйгийн хармар нэртэй байсан шүү дээ. Тийм чинь одоо л улс хар нэртэй болчиход байгаа болохоос тэр үедээ бол би улсад мордоогүй. Тэгээд алтан хонд тэр жил бодно халзан мөрийг ариг гэж мордоод 11 тах гэсэн байхгүй. Тэгээд шүтлэн төрүүлээд ер нь залан төрөөс. Тэгээд хар мартай эцэг нэгтэй ядуу мал болон би юм би. Одоо энэ одоо л адуу үржүүлээд юм давгүй аднууд гарч ирж байгаа. Адуу мал авъя өрөөмөр одоо авъя гэд хүмүүс бас подкаст үзчихэд тус шурамсын нөгөөж холбогдох боломж байна уу? Адуу мал авах гэсэн юм аа. Үн ханшин ямар хөө идэм болоо гэж залуучууд асуудаг юм л та. Тэгэж холбогдвол одоо танд бас зарах уралд одоо ялангуяа энэ жил 100 жилийн уралдуулъя гэдэг бол зарах юу байгаа юу? Бага. Холбогдож болох бах тий. Болно.
Тэр хээр мөрний нөгөө улсад төрүүлэхэд нь төрүүлдэг жилийнх нь үеийн дээр та махан боссон хөөсөр махан босчихсон байсан гэдэг үгийг хэлжсэн байна л да. Би тэр нэг уулын түрүүний өөрсдөө биес 2 3 минут такуулсан гэдсэн шүү дээ. Хойно нүүж очиад. Тэгээд ихэд бол яг мөр угаасаа яг мөр такуул махан босдог л да. Ер нь бол яг байгаа яг одоо үеийн дээр зогсож ирсэнсээ тэрэ илүү жоохон босдог л да тавьж байгаа. Тэгэхэд яг хэр мөр тэнд очиж такуул ойрхон такуулсан гэсэн шүү дээ. Тэгэхэд яг хэр мөр яг жоохон зогсолт ихтэй байсан. Ер нь нэлээд махан босчихсон байсан байхгүй. За тэгээ бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирж сайхан дэлгэр сайхан харилцсан манлаадаа баярлалаа. Ардаа ушгалынхаа 100-1 жилийн одтой сайхан надаараа би ч бас тактик одоо нэг гайгүй сайн үйж байгаа байж та наадам хит ойртуулахгүй авах гээд уулзах гээд нөгөөд маань орччул ажиллан ч залахгүй. Дээрэс нь бас хэлэм хазгаад усаг гээд бас тэр үеэр нэг олонтой яахгүй гээд ингээд бас тактик бариад байгаа. Тэгээ бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа. За энэ манах Подмагна подкаст маань Premier Agro гэдэг компани оруулж ирдэг. Подиор гэдэг эдний овёс биднийхтэй хамтарч ажиллаж байгаа. За тэгээ бас уяжтай хамгийн гол одоо чанарыг нь таниулж яг хэрэглэгчдийн сэтгэлийг бай гэдээ бас подкастынхаа зочдтой тодорхой хэмжээний бүтээгдэхүүний дээж бэлэглээд тэгээ хэрэглэгчийн сэтгэлийг бас асууя гэдэг ингэсэн байна. За магадгүй эднийхээ санаах авдаг ч байж магадгүй эднийх hulыг оруулж ирдэг. Тэгээд аль биесны лаборатори шинжилүүлсэн бас Орос овёс гэд нэрээр чинь хүмүүс янз бүрийн юмнууд магадгүй зарчдаг гинэ Орос овёс гэж зарчдаг. Шараад идэ мэдээ ихтэй яриад хүн зүргээд хүнч байдаг шүү бас тийм. Харин тийм. За тэгээ энд нэг юм суглаа байгаа. Суглааны дугаар байгаа. Энэ таних бол 22:00:53 би нэг бүртгэл авч амжихгүй байгаа учраас энэ юу подкастн дээр хэлээд байгаа. Тэгэхээр энэ үеэр та нэг дугаарт суглаанд оролцсон. 7 сарын 10-нд нэг 9-нд энэгээр суглаа байгаа танд бас нөгөө азтнуудад байх юм байлаа. Энэгээр суглаанд оролцсон. За муу энэ дугаараа хэлээд энд байгаа утаснууд руу хэлээд 100,000 төгрөгийн овёс тавс аваад хэрэглээд үзээрэй. Бэлгэлж байгаа. За, эхний бэлэг. За, дараагийн бэлэг нь за хүлээж аваарай. За, таны урд тавьсан энэ жуус бол та мөнхтхайг одоо мөнхтхайг бол мэдэн шүү дээ. Сосрын мөнхөд мэдлэг яхан. Тий. Тэгээ мөнхтх маань бас бид манай Подмагна сэтгүүлийг ер нь бас олон жил дэмжиж байгаа, хамтарч ажилладаг. Тэгээ манай бас подкасттай хамтарч ажиллаад тэдний энэ оруулждаг юм Porsche 100% гаралтай жуусэр уучт маань одоо зочдыг маань дайлуулж байгаа. Өөрөлдөл ер нь манайх ч ингээд удаа ярилцдаг шүү дээ. Анзаарахгүй байж байгаа. Тэнийг мэдхэд тэр хүмүүс аам их цангацсан байдаг. Тэгээ юм 100% жуус. За тэгээд энэс бол танд лонгийн жуусанд харсан байна. Энэ олон төрлийн савлгаатай ийм шилэн савлгаатай байгаа. За бүр ийм томж байгаа. Би танд бол энэ алюминий энэ савлгаатай хийсэн байгаа. За тэгээд 150,000 төгрөгөнд бараа сонгох хэрэг өгж байгаа, бэлгэлж байгаа. Их нэртэй өгчихгүй юу? Эднийх ч олон вебсайт сүлжээ дэлгүүрүүд байгаа даа штэ. За маш их баярлалаа. Гараа ингэчлэр чадвар гар ирэх юм байна гэдэг. За тэгээд аваарай. За дараагийнх нь бэлэг. Бэлэг дуусаагүй юм. Бэлэг дуусах гэж гарах гэсэн чинь. Батаагүй. За дараагийнх нь бас нэг өрмөц. За энэ бол их цөөхөн зочдод өгөгдөж байгаа. За тэгээд их өрмөц байлаг. За их хаадын чулуу гэд хөөрөг үйлдвэр хөөрөг хийдэг энэ залуучууд байдаг. Харин бол моринхан бол мэддэг юм байлээ. Тэгээд тэднийх юм 3 эрдэнэ гэд нэм хүрэл цутгуур гаргасан юм байна. Өөрөөр хэлбэл илүү бүтэн мэд байх юм бэлэгдэлгээд хүний амьдралын хамгийн аз жаргалтай ажиглалын бэлэгдэл болсон 3 эрдэнэ гэд ийм хүрэл цутгуур хийсэн. За энийг нь харж байгаа хөө хайр цаг савлгааны. За тэгээд энийг үзүүлнэ. Үзүүлчих тий. Ийм хайр цагтай. Ингээд нөгөө бэлэг дурсгалд өгөхөд ч бас гоё юм бэл. Тэгээд тэр 3 эрдэнэ нь юу вэ гэхлээр азраггүй унаг. Ингээл яг нэг сүрэг үсттэй. Ер нь бол элэг бүтэн байхын бэлэгдэл ийм гоё хүрэл цутгуур байгаа. За тэгээ энэний дээд бүтээгдэхүүнийхаа дээжийг танд бэлгэлсэн байна. Энэ Монголоос цөөхөн тоогоор орчсон. Тэгээ манай подкастын хамт толон төгж байгаа ийм бэлэг. За тэгээд одоо цайныг ингээд хийчээрэй. Тайлбар юунууд наад чинь баг. За дараагийн бэлгээд. За энэ Подмагнаг бол бас сүүлийн үед сонсоод байгаа бах тий. Энийг сонссон уу? Сонссон. Бараг шунтай тийжэлгээд тангаах хэлээрээ дүүс одоо сүүлийн үед ч хэрэгэлдэг болоо. Энэ Подмагна энэ бараг шун тийжэл бас манайхтай хамтарч ажиллаж байгаа. 100% байгалийн гаралтай. Одоо нөгөө хил хатгач гэдэг юм уу зуш нурбол сая тэр нөгөө давуу талуудыг ярьсан байна лээ шүү дээ. Ийм элемент нь ийм цай юмаа гэд. Тэгэхээр уяачдын хувьд тулгамддаг нөгөө бүхэл асуудлууд дээр өгөх боломжтой юм байл.
За яасан юм бэ яасан олон билээ. Тэгэл бэлэг өгөх гэж хордоо ирээч гэж хүлээгээд байсан шүү дээ. За хамгийн сүүлийнх нь одоо манай сэтгүүлийн зүгээс гэж жижиг юм бэлэг. За энэ манайх юм аяны гаан аяг хийсэн. Өөрсдийн логотой. Тэгээ ингээ бүснээсээ зүүчин. За. Тэгээ халахгүй хөрөхгүй. Халахгүй өрөхгүй. Тийм. Ингээ халуун юм ичээр гар мал төрөхгүй юм байгаа. За тэгээд авч явж хэрглэж байгаарэ. Тэгээд дээш арсан сав. Тэгээд ингээ бэлгэлж байгаа. За тэгээ ийм олон бүтээл. Дээжүүд бэлгэлдээ. Бидний урилга хүлээж авч ярилцсанд баярлалаа. За. Тодмогны подкастын маань ээлж дугаарыг нөрөөд өндөрлж байна. Манай өнөөдрийн зочин Монгол улсын манлаа байж Батхүү байлаа. За тэгээ Батхүү манлаа ярилцлага бол та бүхний талд нийцэх байх гэж бодож байна. Тэгэхээр та бүхний түгээмэл асуудаг асуултуудад би яг бодит жишээн дээр практик талаас нь зөвлөгөө өгсөн байгаа. За тэгээ дараагийн дугаараар дахин уулзлаа баяртай. Морьтой монголчуудын мөнхийн амгшил Тодмогны подкаст. Морьтны төв соёлыг түгээгч түүч хэлэгчдэд зориулсан 7 тутмын подкаст.